дугаарын ивент тэтгэгчээр S Cosmetics-ийн Into You болон Moira хамтран ажиллаа. Дугаарын ивент тэтгэгчээр Schweppes брэнд хамтран ажиллаа. Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө дугаар дээрээ хамтлагийнхаа хамаг бүдүүнийхийг өрж хөрсөн. Хамгийн бүдүүн байна. Тэгээ өнөөдрийнхөө подкастн дээрээ бит хоёр S Cosmetics болон Schweppes брэндтэй хамтран ажиллаж байгаа. Тэгээ S Cosmetics нь болохоор Into You тэгээд ийм Moira гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүн байна. Хоёулын энэ чинь сонгож байгаад өнөөдөр энэ дундаас нэг юм юу яагаад буталтаа сонгоод тэгээ буталтаа хингээ хав ойрын ховж юу яасан гэсэн сонь сайхан юм ярилццгаанаа. Би ч юм ярмааргүй. Тэгвэл хов ярина шүү дээ. Хов би нэг хов сонсдог юм болохоос ярьдаг л да. Титэнкагийн хов байна гэж. Би ч орондоо ярьж байна шүү дээ. За тэгээд дээрэс нь яг энэ дугаар дээр болохоор Schweppes оролцож байгаа. Хоёлаа явц дунд ам цангах юм бол энэ газтай усаар аймаг гой коктейл хийгээд угаад тэгээд цаашаа бодолтой үргэлжлүүлээд яриагаа үргэлжлүүлэх гэж байна. За та эхлэх үү? За та эхэл. Би дандаа эхэлдэг. Ямар бодолтой байлаа. Одоо e-girl чинь нэг юм dark tone маягийн бодолтойсэн ба. E-girl makeup. Жох юм эмо бодолт юм шүү. Яна эмо өөрд болох юм. Хөөе наа чин баг гяро юм шүү. Ийм амар контрмонтертэй юм уу? Гэтэ эн чинь бас арай боловсон гяро байна. Гяро ч мөр амар шүү. Гяро. Гяро шүү. За ер нь нэг илээ юм цайвар өнгөөр ингэж уртлаа яасан. Хаашаа контр нэлээд том юм байна тий. Сармус ч бүр нэлээ юм том зузаан. Яна. За e-girl makeup нь ийм байх нэ. Та Pinterest-ээс за хоёлаа сүлд нарчтаа. За энэ угаа. За одоо би. Өөрөөс дуу оруулаад байна. Таарсан юм гарч ирэл нэг дахиадруулнаа. Би нэг яг бодчихсон. Яг хотлоо мэдчихсэн. Би уус мэдчихсэн. Одоо бид нэг playtime дээр нэг гарах гэж байгаа юм шиг л бодъё. За юм байна. Буталт нь юм байна. Festival makeup. За хоёул энэ чинь сорч байна. E-girl makeup. Ямар энэ доороо бүртэл контур сормосдор юм шүү. Үес хэцүү юм би. Би яг алиалагч болчих юмсан. Та тийг нэг персинктэй юм шиг нэг линз зүгсэн байна тий. Тийм ээ тий. Бүр юм том хард линз зугасан юм шиг. Энэ үнээр амар л. Одоо линз болох аяга хөвгчлөлтэй харагдах. Угаасаа том линз зүүд юм байна л да. Амар. Бокагч угаасаа том нүдтэй болохоор энэ марга болох юм шүү. Энэ стагаа юм байна. Энэ яг e-girl юм. Тийм үү? Тийм. Хамар нь юу вэ? Яг хамар энэ гэхдээ яг ингэж боддог бүр. Тийм үү? Тийм. Амар сайн. Одоо яаж харах? Хоёуланд нь гэхдээ ийм амар сормос байхгүй шүү дээ. За энэ ч бүр хаард болчих шүү дээ. Ямар ч хамраа юм шулуун байх юм тий. Тийм. Тэг окточ ингээд амар ингээ авчт юм лээ. Та авчихгүй юу? Юу авчихгүй юу? Хөмсгөө. Хөмсгөө хавчнаа. Ингэж авч маад. Хамар нь мөр амар тод юм биш тий. Одоо энэ хамар зураг нуурах юм бэ. Ингиж ийм амар нэрх явуулснаа. Эн чинь ийм бондгор. Яах вэ гэд. За та өөрөө сонгоо харж байгаа. Тэгвэл чи надад энэ дэр зургийг гаргаж байгаа юм. Зургийг гаргаж. Хоёлаа тэгээ эн чинь нэсээ сайхан зураг харж явчихна. Энэ дэр дэрэг. Яас хэцүү зүйл вэ тий. Тавар яг нэг ийм өслөг юм өмсгөөс юм байна та. Нэр амархан л тий. Тийм ээ. Бид хоёр зургаа сонгоцсон. Тэгээд бокагчлаар нэлээ юм контрлог нэрхэн өмсгтэй юм e-girl makeup байна. Минийх болохоор festival makeup гэдээ би энийг сонгоод авчлаа. Тэгээд одоо шууд буталтаа эхлэе. Хөмсгөө одоо яаж болгоно л гэж. Консилер л гэж би бодож байна. Нэлийн цайвар консилер ч юм. За юу авах вэ та? Цайвар өнгийнх нь гэвэл энэ юм уу? Тий, наа чи нэлийн цайвар. Тохирж магадгүй байх гэж бодож байна. Тэгээ сонь сайхан юу вэ? Тайван дөө. Юу хийгээд байна та шиг л. Нэг 3 охинтой. Нэг дургу 3. Хант ажиллаа. Хант ажиллаа. Одоо
бас баахан хөдөөгөр явах юм гинэ ёо. Яаж явна гэж дөрүлээ. Тэр гуравтай яаж тэгж удаан хамт байна? Удаан хамтахаар бүр оо гэж бахаа. Ядаргатай тэр гурав амар лайт ингээд хов ярэ гэдэг байхгүй юу? Би бүр амар тэрэнд дургу. Ямар бодолч юм бэ? За гэж ирээ барыг цайгаа аваас уух гэж байгаа юм бол юм чи чаа. Ямар сэнэ хүүхдтэй битээ хов яар. Наад чинь болдгоо шүү гэж байна. Йоо ингээл улаа ш тэнээрээ. Энийгээ л улаа чинь за бүр өнөө илий. За одоо тэгтээ бид чинь хамтлагаараа их цаг хугацааг өнгөрөөж байгаа штэ. Тэрнээс их цаг хугацааг ер нь л айгүй тийм хамттай биш. Тэрнээс гадна давхар өөртөө юм сонирхлоор юм хүм хийдгүн. Ажил мэдэл янз бүрийн сонирхолтой зүйлсүүд. Хийдэг лөө. Хийдэг л үстэй. Юу лээ? Та чи нэг үг мөг зөхөжсөн үстэй. Нэг өвөр монголын дуу. Тэр мөр чи юм шүү. Тэр юм уу? Тий. Тэгсэн. Тэгээд бас гайд хийдэг шүү дээ. Тий. Чи би яриад байгаа та яриач. Яа чи ингээ асуусан чи ямар сони бэ? Юу идэг лээ гэнэ бодоонаас. Энэ үнийг яг ингээд би чи нөгөө солонгос судлаар төгссөн юм аа. Тийм. Тэгээд солонгос аялын команд хамтлагт орохоос өмнө нөгөө тэмцээнд орохоос өмнө гайд хийдэг байгаад тэгээд нэг 200 хийлүү. Тэгээд нөгөө тэмцээнд ороод нэг хагас ийсэн. 100 хийгээл тэмцээнд ороод дамтгүй тэр хэвчээ заяа. Тэмцээнд ороод тэнгүүтээ нөгөө хажуугаар хамтлагийн ажлын хажуугаар гайд хийж амжихгүй. Тэгээ явж байгаа л тэгэл дан хамтлагийн ажлыг хийж агаад түрүү зун нэг аялалд явсан баг шүү. Тийм морьтой аялал хийжсэн шүү дээ. Бороотой тавьчихсан. Яг нөгөө гоё аялангаа хүмүүст улсаас таниулаад гайд хийгээд явах бол гоё л гэдэг да. Тэр ажлыг хийж хэмжихгүй байгаа. Солонгосчууд одоо нэг гайд хийж байгаа шүү дээ. Тэнгүүд солонгосчууд Монгол орныг ингээ үдэж явах тэр ам сайд байд юм. Ам сайтай. Гүй яг ингээл нөгөө ерөөсөө өөрсдийнх нь харж байгаагүй юмыг харахаар ваа маа гэдэл амар сэгж байгаа. Боловч одоо ингээл хөдөөний аялал руу машинтай аваа явна штэ. Тэнгүү чи нөгөө бийцэх газраас хэсвэлэл асуудал үүсэж байгаа юм шиг. Бид нар бол модон ингээл зонтог өгөөл ингээл явуулал тэгээ бүр ингээ хээрмээрээс ингээд яах ч аргагүй ядад зонтгоор хаадаа гэлтэй зонтгоор хаагаал бийц асуулаад тэгэл нөгөө зарим газар чинь бүр нөгөө бийцлаг ингүүт яг бүр модон хэрнээ бүр нөгөө нэг хүн ерөөсөө тэнд ингээд анхаарал халамж тавьдаг юм байл байдаг шүү дээ. Бүр ингээд нэг рандом тэнд ухаад орхисон. Тийм ойлмал ч бүр амар байгаа юм чинь. Тэр мэрлээ оруулахаар яг хуу жоохон санаа зовдгоо тэгээ одоо яалтай хэлээ. Тэгээ ерөнхийдөө бол Монголын аялал манай компани бол одоо ийм байгаа шүү гэдгийг хэлцдэг. Гисэн манай захирлаа. Урдчлаад айл эзэн сэтгэлийн бэлтгэлийн нөхцөл юм биш үү? Сэтгэлийн бэлтгэлийн нөхцөл. Тэгээ ер нь Монголд ирж байгаа хүмүүс чинь тийм хэтэрх гоё сайхан өндөр хөгжлийг харах гэж биш. Монголын одоо энэ гоё хязгааргүй тал дээр тий гоё ногоон тал дээр морь унаа давхих гэдэг чинь бид нар солонгост хизээч мэдэрч чадахгүй тийм зүйлхгүй. Одоо жишээлбэл уныг юу нэг ямар нэг морины клуб дээр очиод тийч чинь амар өндөр өртөгөөр нэг цаг юм уу ундаг ч юм уу тийм юм чэжим ээжүүд ч гэсэн тийм үйлчлэл яваа тийм. Бид сая нөгөө нэг телевизэн нэвтрүүлгээр явсан шүү дээ. Тэр үед заяа хөртөчтэй. Бид чинь ямарч хөртөж байхгүй шүү дээ. Зүгээр хажууд нь хөртөж ингээ морин унаа явж идэг да. Тэгсэн чинь бүр ингээ амнаас ингээ барьц алхаад ивдэм блий. Би тэг бүр ямар сони юм бэ? Би чи нэг өөрийгөө бодож ирсэн бол тий наа чинь. Бодож ирсэн бол хүш ингээд ууг нь өөрсдийг нь оноодлоо зүгээр хажуугаас нь хараа явдаг махтай гэсэн чи зүгээр л ингээл дагуулаад явчихсан юм блий. Тий юу нэ. Тэгээд одоо манай зочдоос яадаг гэсэн. Бүр ирсээр байгаа сурцсан. Тэгэл хүлээж аалгаа ирээд нөгөө морин аялал хийх гэж зорж ирдэг. Тэгээ бүр ингээд хэдэн хоногор одоо жишээ нь миний туслах гайд хийж явсан тэр түрүү жилийн аялал гэхэд чинь бүр нөгөө нэг байгалийн ашаан байгаа шүү дээ. Хятадны ашаан руу уул руу хэдэн цаг жилээ бид нар морьтой яваад тэгээ бүр майхан сав бүх юм авч очоо тэндээ ашаан бушунд ороод майхандаа хоноглож моноглоо. Тэгээ буцаа бүх юм ачаад бууж муугаад яг тийм нөгөө илүү юм байгальтайгаа ойрхон аялал хийж үзхийг хүссэн хүмүүс ирдэг юм байлээ. Би нөгөө нэг өмнө жил нөгөө нэг ганцаараа хөвсгөл явсан шүү дээ. Хоолойс яаж хөвсгөл явсан да. Тэр үед ер нь яг тэгсэн байхгүй юу? Хүүш манай Бойкагийн хамтлагийн охин биш тэгээ танаа яг жуулчны нөгөө нэг яг ажлыг ахчин байсан байхгүй юу? Өө тэгсэн чинь за чи энэ шилэн завыг уун гэж зүгээр уунуулсан шүү дээ. Тэгээд тэгсэн гэсэн чинь Бойка их чи ажлын газрын хүнтэй таарад
Боёноор нь аягүй сайхан өнгөө гой шилэн гэдэг лөө тунгалаг өнгийн юм завин дээр бол суусан. Тэгээ таарж байсан. Яг солонгосчуудыг ингээд харангуут Монгол руу амар их ирээд байгаа нь нэрнгээсэл нэг тийм гоё автобусаар явах биш. Гоё юм аяллаа юмар явах биш. Юм морин унаад ингээд явж байгаад нэг дуртай байдаг байх. Тэгээ би нөгөө фургонтой аялдаг хүмүүс биширдэг шүү дээ. Чингис мингис ууж муугаар. Вау гэсэн тийм рилнүүдээс яваад надад. Амар водка угаад. Амар водка угаад. Тийм ер нь манай солонгосч айгүй хөө. Харин бүр нөгөө сөөжүүгээ гүрчүүж анаа, кимчи, далаа байцаа бүх юм чамдаамдаа хийгээд түрээд ирдэг. Бүр үү? Тийм. Яа нэртэй. Нөгөө хоол унд нь таарахгүй гэж юм мэдхгүй одоо тэгээд хамаг амлагчаа цөмгөлцөн ирдэг шүү дээ. Тэгээ хамаг юм нь Монголд гэхдээ ихэнх нь байгаа зү. Тэднээс нь хараад тэрэд гайх ч нү. Дэлгүүрүүдээр ихэнх юмдууд солонгос юм зэрж байгаа шүү дээ. Уг нь тийм тий. Мэдхгүй одоо би ч нэгээс сүлд аялалд яваагүй удаж юу шүү дээ. Өмнө жилийн тий өмнө жил л нэг явсан. Тэгэхэд бол нэг гайхаад байгаа маахгүй тэр хүмүүс чинь бүр 4-5 дахь ирж байгаа хүмүүс. Миний явсан аялал. Тэгээ анх бол гомь авраа явж байхад чинь хүмүүс байгалийн хараад ваа гэл. Одоо баян заг, цагаан сувраг, ялын ям, хонгорэлс. Хонгорэлс рүү чинь чаргаа шууд чирж бүр дээшээ гараад тэндээсээ чаргаар гулгаж буудах байхгүй. Яа тэр тэгтэй галзууд ёо Гоё гэсэн. Боёкийн ийм экстрим юмд амар дуртай. За тэр Фужигийн хамгал нэг генесийн ном багцсан аимшигтэй хурдан гэдэг дээр сой очилчоо яд хүлээж байгаа л орчил таа гэх бүр ингэж Очролж. бүхэл экстрим юу л энэ бүгдэн суудан дунд нь нөгөө Винди Часмин хоёр чинь ата би болно гэх бүр шалдаж суудгүй шүү дээ. Винди ирс суугаагүй тэр үе чи өөрөөс жоохон эрүүл мэндийн асуудалтай байсан гэд цаачм суухгүй юу. Цаа чи Монголын парк дээр тоглодог. Угаасаа бүр үнэхээр үгүй гэдэг. Тийм билүү. Агирка яг нэг Часмин яг нэг ганц хоёр завддаг юм. Тэгээд дундаас нь шантраа за байлиг. Одоо болио. Одоо болио гэл тэгээ алгалчдаг. Тэгж мэдээ. Уусаа бид нөгөө бестигээ дуун дээрээ би ялангуяа анх удаага яг тэгээд чаргаар ингэж юу яаж байхгүй. Илсээр доошоо ингэж унж байгаа байхгүй. Үнэхээр л амлээ. Ингээд хизэн нь холбороод тэр шороо илстэй ингээ сайхан өнхрөлтөд ингээ явж байгаа гэж байсан шүү дээ. Зочинтойгоо явж байхдаа бүр ингээ өнхрөө явсан заяа. Тэгээ ингээл босоод ирсэн чинь ам нийл нийс бүр нэг хатсан юм босч ирээд. Яг тэгнээ тэр. Тэгэхэд чинь би бас туслах гайд хийгээл сураал явжсэн. Тэгээ манай хариуцж явжсэн ах бүр шоолоо. Өөрөө илс болчихсон явж байгаа. Би яг 10 жилдээ нэг юмнаас үсэрч байгаад амаргаа баахан чулуу шороо оруулж ирсэн. Тэр шиг юм шүү дээ. Өстө илстэйгээ утгалтай. Тэгээ бүх юм илс болчих юм. Бүр илсч бүр салахгүй үс завсар хумсны завсар мавсар гэдэг шүү дээ. Бүр чигчгүй газар гэж байхгүй. Яг тэр зураг алтарч маах илстэй нийцсэн. Тэр бүр бичлэг нь байдаг хаа. Хажигнаал нэг уцаа ингээл байсан. Гэж бо гэх. А таны утсан дээр бичлэг нь байгаа гэж юу? Утсан дээр шиг хаа нэдэг юм бэ гэсэн. Тэн дээр ч нөгөө энэ бас амар айцтай клипэн дээр тэгээ худлаач гэсэн. Тэгээд яг сайн харах юм бол энэ ч өөр юм уйлцсан бууж идэв шүү дээ. Яг бистийн клип дээр тэр угаасаа нэг тийм сцен нөхгүй. Тэгээ яг нөгөө жоохон ингээд дээр үеийн эффекттэй юм шигээр тэр нийлмиг янзлгүй тийм. Тухайн үед яг ингээ харангууд ингээ хоёр талаас тас зурдаг. Тийм өөр юм уйлсан чигээр болж идэг шүү дээ. Тэгээ Ангелина ч юм болохоор жоохон холбирч мэлбэрдэг шүү дээ. Ахаа гэж байгаа нэгээс нэг юм slow motionтэй нэг хэсэг өгдөг шүү дээ. Энэ клипэнд. Павдер наа чи цагаан павдер. Тэгдэг шүү. За энийг юутэй ч ийш төр тавьчихвал юу гэж бодож байна? Юу юм авах гэж байгаа юм. Энийгээр зүрх юм уу? Павдер уу? Тий. Танд багс байхгүй шүү дээ. За багсаар биш ийм юм байхгүй юу? Байхгүй. Багсаар өвчиж. Багсаар яхаар идэв. Энэ юм уу? Тий. За одоо энэ дундаас л тэгээ сонгондоо доотлолт нь бас дахиад нэг өөр багшнууд нь буруу тишээ. Энийг ийш яасах юм? Зүгээр эндээс нь л юм. Яач ч болно. Асах чи яхаа ингээ хийчихээр завсраар нь авах жоо хэцүү юм лээ. Ийш ийчгүй. Тэг. Наа чи өөрөө павдертай. За маа ингэж. Энийг нь аваад. Энэ павдер. За. Наадхан дэх чугаас ийцэн ба. Тэгээ бойка ихч минь ерөнхийдөө л хамтлагаас гадна. За энийг одоо хоббигоор хийх ч сайн шин. Хоббигоор юм уу? Юу гайд уу? Тий. Тэгэл хоббин чаш юм. Тэгээд шиг тийм. Гэтэ бойка их чинь яг хобби нь юу лээ?
Яг юм. Мэдгүй энэ васабист хамаг цалуунаас амьдралаа зориулсан л хобби моби байлуу яалаа. Одоо мэдгээч өссөн. Би тухайн үед 16-тай байсан. Буйка их чи 18-тайс одоо тэгээ өдийг хүртэл 8 жил өнгөрсөн. Хамаг ихэнх цагууд яг васабистэй бүх юм төвлөрсөн байгаа байхгүй. А би ч нэг бүжгэлдэг анаас. Оо тий, за энэний талаар ярьсан юм. Яг хэдэн настайгаасаа бүжгэлж эхлээд юу яахаа би Бүжгэлдэг байж байна. хэдэн настайгаасаа ингээ гой бүжиглээд тэгээд яг ингээд энэ нөгөө нэг юм чөлөөт бүжиг гэж гэдэг. Чөлөөт бүжгэлээ Urban dance-аар цаашгаа үргэлжлүүлж ингэж явхаар болоод тэг гинт яаж халтраад одтой их дэм рүү ороод яг тэр гой түүхүүдийн нэг гой яриулъя гэж би бодож юм. Мэдхгүй хүмүүс бас байж магадгүй хаа. Би чинь өөр анх Монгол бүжгэлдэг байсан тийм. Хэдэн настайсэн? 5 дугаар анги байсан хэрэг 8 настай л юм. Би жоохон мэднэ л дээ. Би зүгээр ингээ гой дэмжлэг өгөөд тасаагаад байна шүү. За. Байсан. Тэгээд тэр амар хөвгөлтэй. Хүү ямар цаг юм бэ? Тэгсэн чинь тэрэнд манай ангид 10 жилд Би тань нэг юм зөвлөж өгч байсан шүү. юу? Энэ нөгөө YouTube print энэ нөгөө шингэн флаш байхгүй юу? Одоо өнгөрсөн. Хурд хавдраа бүр тавьчихсан нь нүрээ. Би дандаа ингээд сүүлийн 3 дугаар дээр би яг энийг төрхүүлж амжилгүй ингээд байж. Энийг ингээд нойтон дээр өгөн төрхдөг байхгүй юу? За яарэ. Тийм. 5 дугаар ангид байжсэн чинь нэг сургалтын менежертэй нэг бүжгийн багш орж ирээд тэгээд бүжгийн сургалт зарлаад тэгээд тэрэнд нь би сонирхоод явбал яадаг болоо гэж бодож жагаад тэгээд яасан. Ээжд очиод хөдөө ажилладаг. Ээжд очиод хэлжсэн байхгүй. Ингээ бүжгийн сургалт байна. Би яаж болох вэ? Явж болох уу гэсэн чи ааваас нь асууя гээд. Тэгээд ааваас асуусан чи аав явал хийсэн юм шиг л шүү дээ. Явхаар л болцсон ш. Тэгээд бүжгийн сургалтанд яваал гэсэн чи надад айгу таалагдаад. Юу таалагдсан? Хөдлөөд ингээд байгаа. Ямар ч тач би ерөөсөө тэнд тийм анханасаа сууг байгаагүй заяа. Ингээл анханасаа л ингээд заасан юм сураал би айгүй айтайхан байгаа юм шиг надад санагдсан. Тэгээд би ингээд зүгээр чадаад байгаа надад гоё санагдсан байж магадгүй заяа гэж би бодож байна. Тэгэл тэнд бүжиг яаж Монгол бүжиг энэ төр цэнгэнт мингэнт гэл янз бүр юм зааж өгдөг гэсэн. Тэрүүгээрээ сурж явж байгаа л тэгээд тэнд чинь 2 жил боллоо ялаа 2 жил гарамжууллаа. Манай заал айгүй ерөөс ингээд ер нь миний ч гэлтгүй манай Монголын бүжгийн асуудал тэр юм уу? Ерөөсөө юм тогтсон нөгөө бүжгийн заал байдгүй юу? Тийм. Манай тэр Монгол бүжгийн заал ч гэсэн ингээл 5 6 заал дамжаал ингээд нүгээл яваад идэгсэн. Түрээсээ өгч чадахгүй хөөгдөд идэгсэн юм уу? Яасан мэдгүй одоо бодохоор. Тэгэл дараа нь ахаал өөр бүжиг рүү орж ирсэн ч гэсэн дандаа л ингээл заал маань нүгээл тэгэл хамаг юм зөөгөөл тэгэл засвар масврын өөртөө ингээл дандаа л нэг тийм байдаг гэсэн. Тий нэрээ. За энэ флаш нь юм уу? Тий, хорог Энэ бас флаш юм уу? Тий. За. Энэ хоёр болохоор адилхан өнгө. Би ч юм флаш тавих уу? Юу, та ч баг флаш тавихгүй баг дарк юм шүү. Та баг ийм нэлийн кул тонтой юу тавих юм уу? Энэ одоо энэ таны урд заа юу байгаа? Энэ хоёр төрлийн нэг ч юу гэвэл глеттер гэдэг үү? Юу гэвэл энэ зүйл аа юу? Үгүй. Одоо энэ дотор янз бүрийн саатай, хацар өнгөлөгч бүх юмнууд нь ингээд нэг дороо байдаг. Энэ болохоор арай кул тонтой. Энэ ямар шууд хүүтэй харагдчих. Тийм үү? Энэ арай дулаан, энэ арай хүүтэн. Яг хаа арай жоохон хүүтэн байна гэвэл яг энэ биш. Сүүдэр нь бол төстэй юм тавиад үзье тий. За тэгээд тэндээ үн шүү. Монгол бүжгээ сураад тэгээл тэндээ нэг одоо бодоход нэг жуулчны бааз шиг амьдрал анх удаа бүжгэлж ийсэн байхгүй юу? хамгийн анхны тайз юм байна тий. Анхны тайз шиг анхны мөнгө авсан тайз. Нэг 10,000 төгрөг яг ч юм авсан заяа. Тэгээл би бүр мөнгө гэж бодвол би мөнгө оллоо. Тэгэж байсан. Тэгээд тэнд болохоор яг ингээл юм дээр бүжгэлдэг. Монгол бүжгэлдэг байх чинь айгүй их тэмцээнд ордог байсан. Монгол бүжгийн тэмцээнд их болдог байсан юм уу? Тэрний нэрэмжит, энэний нэрэмжит, жаргал сайхны нэрэмжит, юу юуны нэрэмжит. Тийм биш магадгүй. Юу одоо манай олон юмнууд дээд хүмүүсийн нэрэмжит тэмцээнд болдог байсан. Нэг намайг бас дуулж молдог баг. Тэрний нэрэмжит стратийн дууны уралдаан гэж зарлагддаг. Тийм. Тэгээ багада айгүй их тийм тэмцээнүүдэд ордог гэж агаад. Тэгээ тэр заал маань ер нь жоохон давпураад байдаг шин. Түрээслэх газар мазаргүй ч юм уу. Тийм юм байдгаас болоод тэгээд тэр бүжгээ
болж исэн санагдаад байгаа байхгүй юу? Бүр яг ингээд за болиё доо гэд бүр болцсон юм тий. Угаасаа л тэр маань нөгөө заал мал болцсон баха. Тэгээд болол тэгээд байжсэн чинь нөгөө флаш моб гэж амирх болдог байсан шүү дээ. Тий, амар олуулан бүжгэлдэг. Тий. Тийм юм айгүй их зохион бүтдэг байгаад. Оо. Начимс байх шүү. За, флаш моб. Тэгээ флаш моб айгүй их зохиогдож байгаа. Тэрэнд явж очиж ордог байсан юм. Одоо нөгөө бүжиглэх сонир хорхоогоо дарж байгаа юм да өөр. Тэгэл явдаг байж байгаа л юу болоод байна амар. Наа чи яг улаан болоод байна. Юу болоод байна? Та улаан биш баг энийгээр явцсан тэр юм шүү. За. Тэгээд тэрэндээ орж явж агаад би ч мөрхөө электро бүжгийн сургалтанд сууж исэн. Оо вау. Каяхи дараа. Үгүй тэгэхэд чин каяк Оросд байдаг ч үл нэг тийг санагдах юм. Тэр чинь нөгөө Big Family-гийн хамтлаг байдаг гэсэн. Mongolian Best Dance Crew гэдэг тэмцээн болдог хахад орсон. Тэрэнд чин биний багш байсан болохоор Nacho гэд ах байсан байхгүй. Тэгэхэд Tectonic, Milky Way, Electro гэдэг анги. Тэр нь одоо юм шатлал нь байсан юм уу? Мэдхгүй заяа. Тэгээд ямар Tectonic-т нь суусан, Milky Way-д нь суусан, Electro-д нь суусан сар нь манай багш ер нь л нэг бас байхгүй. Шавн зааж магадгүй шүү. Одоо нэг Арман гэдэг шүү дээ. Тийм. Тэр чинь тэр шавнаас байхгүй юу? Тэгээд тэр дотроо ингээд амар сайн бай. Тэгээ нөгөө багш нь ирэхгүй бол Арман зааж магадгүй тийм хөвгтэйс байхгүй юу? Тэгж Арман амар жижигхэн жоохон хөвгтэйсэн дээ бүр юм жижигхэн шар байдаг ингээд. Би бүр дараа нь очиж хөөх энэ хөвгт ийм том болцсон юм. Амар өндөр юм билээ шүү дээ. За одоо өндөр болсон. Тухайн үед надаас жижиг юмсэн. Тэгээ ингээд ерөнхий хараад ангууд ихэнх эрэгтэй артистууд бүгдээ бүжгэлдэг байж тарадсан тийм. Тийм бүжгэлж байгаа гэж бүжгэлж ийсэн. Тийм бүрүүг чинь бүүм бокс илүү багнуурын амтлалт гэсэн. Бид нар ямар юм блэ? Drop ч илүү юу лээ? Нэг SB ч илүү юу лээ? Нэг телевизийн нэг тэмцээн болдог байсан юм. Юу лээ? Тэр бирэнд хахад багнуурын амтлагт тэр рүүки байсан юм бүүм бокс гэд. Одоо панда гэд тэдний ахлагч нь бол панда гэд. Тийм. Ажлын монголчууд дараадаг шүү дээ. Тийм. Сэнстэй хамт орлоо. Тийм. Тэгээд хим болохоор Арманд миний мэдхийн электрод гэж заадаг хүүхд байжснаа дараа нь хипхоп фристайл хийдэг нөгөө төг ахын заалмал нь харагддаг болсон байсан. Санагдчихэ. Тэгээд би тийм электро сургалтанд суугаад тэндээсээ флаш моб энтер гэж явж агаад тэгсэн чинь бас нэг флаш моб дээр яваад ицсэн чинь аудишн авч байгаа гэд. Тэгээд тэр нь ийм охтын хамтлаг бүжгийн хамтлаг гэгээд тэгээд тэрэнд нь ороод тэнцээ тэгээд цаашаа бид нар нэг бүрэлдэхүүн болоод тэгээд тэр бүрэлдэхүүнээрээ хамт бэлтгэгдээд гэх юм уу да тий. Бэлтгэгдээд тэр нь болохоор одоо Amber Production гэж байдаг гэсэн шүү дээ. Тав ах байдаг. Каях, Шижаах, Төгах, Баажгах, Тэмүгах. Андуу ах гэж бас байсан. Тэмүгөө гэдэг чинь нөгөө Японд байгаагээ би хэлжсэн. Тийм. Тэгээд тэр ах нарын Amber Production гэж байхад би болохоор Баажгахын доор орж исэн байхгүй тэр бүрэлдэхүүн төр гэдэг байгаа. Тэгэл тэндээ бид нар байж байгаа л бүжиглээл тэмцээнд ороод бас энэ тэнд хаг амааг нь очиж үжиглдэг мөнгөгүй энэ төр янз янз л гэж явдаг гэсэн шүү. Тэгэл тэгээ одоо нөгөө өөрөө дуртай байсан болохоор тухайд айгу гоё л байсан юм уу да. Гэтэ бүр яг ингээд толгой дотроос нь гардггүй ёо энэ тэмцээнээр ямар амар гоё бут авчаа гэсэн тийм үе байгаа юм. Уу байгаа л байх л та. Тэр нөгөө нэг 2014 онд drop гэдэг тэмцээн болж байсан байхгүй юу? Drop гэж санагдаад байх юм. Одоогийн нөгөө Улаанбаатар чуулга гэдэгт болж байсан заяа. Тэгээд тэр болохоор яасан бэ гэхээр нөгөө хамтлагийн төрөл байгаа шүү дээ тий. Тэр дотроо ерөөсөө нэг юм Монголд мега crew гэж байхаг нөө тэр төрлөөр хүмүүс нэг яадаггүйсэн байхгүй юу. Одоо бүр ийм олон гишүүнтэй хамтлагууд орж ирдэггүй байсан. Тухайн үед чинь дэлхийд бол тийм юм байгаа л гэдэг. Тэгэл бид нар тэрийг үзэл вау гэл бишрээл байж идэг байсан. Тэгэхэд манай бүжгийн нэг ихч Бачгах энэ төр яагаад. За. Хэдүүлээ ингэж орё гээд тэгээд бүрэлдэхүүнийг томруулаад тэгээд мега crew гээд 16 мургуулаач үлээ хамтлаг болоод бусад хамтлагч цөөхөл байгаа шүү дээ. Тэгэж ороод тэгээд айгу найруулга одоо тухайн үед л их л сайн ажиллаад байсан л байх л та хөрхий. Их л ажил болоод байсан шүү дээ. Найруулга юм дэглэлт мөглөлт ингээл орж гардаг юм да одоо аль болох аятайхан болгожсэн баг. Тухайн үед байгаагүй мега crew тэр тэмцээн дээр авчирч гараад тухайн
үзсэн бүх хүмүүс л вау гэл тэ бүр цоо шин юм үзэж байгаа юм шиг Монголд тэрийг цоо шинээр үзэж байгаа юм шиг тэгэж хүлээж авч ирсэн. Тэн дээр ч гэсэн бид нөр өөрсдөө амар авраг алцам аваа ингээл арил зурмаар ахуулж байгаа тэр нөгөө ялсан мэдрэмж энэ төр л айгуу гоё юмсан. Айгуу удаан бэлдэж. Тэгэл ер нь Монголд яг ийм бүр бүр юм шасисэн ийм бүрэлдэхүүн одоо хүртэл ер нь байгаа юм болов би сайн мэдэхгүй байна. Яг ингээд нөгөө нэг гой бүрэлдэхүүн болох гэхээр л ямар нэг одоо заалны асуудал юм уу, багш нарын асуудал юм уу ингээл нэг юмнаас болоод ингээд бутраа авчдаг. Гараад хүүхдүүд нь сургалтанд суугаа байлаа. Тэгэл ингээд ахаал сургалтын хүүхд доороос нь шинээр бэлддэг. Ерөөсөө яг ийм бүгдээрээ л аг гэсэн ийм тодтголтой ийм crew ерөөсөө байгаагүй санагдаад байгаа байхгүй. Тэр л жоохон юм. Тэгэж бүжгэлж явсан да. Тэгэж явж байгаад харин баачгах нэг тэмцээн боловсруулаас их гэж байгаа гэж ингээд тухайн үед нь болохоор манай ээд маа чинь юу ихгүй юу? Дуулж малдаг. Хөгжим тий. Тэгээд цаа чин дуулж малдаг, дуулах дуртай. Тэгээд тухайн дууны тэмцээн гэж мэдээгүй юм. Тэмцээнд болох гэж байгаа та нар ороорой гэдэг харна. Хүчийн тэмцээн байх. Одоо их тийм юм дээ. Тий. Хүчийн тэмцээн багтай гэж бодвол яваад исэн чи тэр чинь бүр дууны тэмцээн болоо явчихлаа шүү. Тэгээд үшээ за юу яриад байгаа юм бэ гэх. Тэгээд яагаад би юу яриад байгаа юм бэ гэж бодсон гэдэг түүхэн бүр гоё заяа. Тэр нь болохоор шүү дээ. Бид нар нөгөө нэг ингээд бүжиглээл ингээд энэ тэнд ингээд хүнд очиод бүжиг зааж маж байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд зөрүүлээд бид нарт одоо нөгөө бид нар ингээд нэг дуучны ард очиж бүжиглж өнгөт эргээд бид нарт нэг юм хийж өгөөрэй гэнгээд баахтараад явчихж байгаа шүү дээ. Нэг мөнгө төгрөггүй залгаж лист утж ингээд. Тэгсэн чинь нэг гаруудын лард одоо бид нар ажилласан юм шиг байгаа. Тэгсэн чинь тэр маань ирээд биднэрт дууны хичээл харууллаа. Тэгээд би бүр вау гэлсэн. Бүүнөр октодор октын амтлагаар суудсан. Октын бүжгийн амтлагаар. Тэгэл ингээд суудсан байж байгаа л гама уншуулдаг байхгүй юу? Гам гэдэг юм амьдралтай анх удаа тийм уншлаа. Тэгсэн чинь нөгөө дууны багш маань миний хажууд ирснээ ингээд зааж өгчээснэ. Яа чиний хажууд ирэхээр би өөрөө солгороод байгаа. Тэгэхээр чи би яаж тэр хүн ер нь би дуудах боломжтой гэж амьдралдаа бодох вэ? Тэгээд би бүр за гэл тэгээд тэрнээс хойш бүр мартцсан болиг угаасаа бүр болцсон явжсэн чи харин тэрнээс хойш тэрний их хичээл ороогүй баха. Тэгэл болцсон явжсэн чи харин дууны тэмцээхээр за болж өгье тэгэж та ганд ороод яах вэ гэж. Тэгээ яасан чи харин манай төгсөө маань яг тухайн үед Орос руу нэг циркийн юугаар явцсан байхгүй юу. Тэгээд тэр онд төгсөө байхгүй тэгээ заллээ л гээд төгсөөрөө би видео кол хийгээд тэр чи дууны тэмцээн гэж юм уу солиорсон намайг ч тэгжээс би одоо юу бодож орох юм тэр гэл өөдтэй байсан чи сонсож яснаа үгүй тэгэл яах вэ чи нэг бололцоогоор бэлдээд ороод үзэн ш тэгээд дараа нь ингээд орсон хүмүүсийг хараад орчдөг ээжтэй гэж чи харамсаж яхаар орж үзээд тэнцэхгүй бол тэгээд сэтгэл санаа амар ш тэгээд нөгөөд чинь тийм ч юм уу бодож байна тэгснэ за дуулна гэж бол яахгүй за үгэлгээд үзээгээд тэгээд нэг хитэн үгэлдэг хүмүүсийг одоо хин байж болох уу гэж артистуудаас хайгаал тэгэл нөгөө K-pop амар сонсдог байсан ч гэж сонсдог болохоор сэл энтрийг ач сонсоол тэгэл янз бүрийн мэж аваад аудишнд нь орсон ч харин тэр чи хаалттай 3 шат явсан шүү дээ чи 3-аас нь шууд ирсэн л болохоос шүү наа чи одоо 2 сая явах чи шүү их хэрлээрөөсөө шүү техник нь болохоор тэр бичлэг явуулна гэсэн чинь яалаа телевиз дээр ирээд өчгчлөө. Тэгээд телевиз дээр очиод явуулсан бичлэг маань хэрэггүй шууд дуулж үзүүлэх болоод тэгсэн чинь эхнийх нь тэнцдэг юм байна. Хоёр дахь нь болсон чинь нэг бас минт дээр л шалгуулт болоод. Тэгснээ за бүжгэлдэг гэсэн агуулсан нөгөө ягтун шиг дээр ажилладаг байсан болохоор боловсролын найруулагч нар за чи бүжиглээд хэрэггүй за ямар үзүүлэлттэй ингээ за нэг өглөж үзүүллээ. Болж ингээл тухайн үед надад наранзуу ах сууж байсан байхгүй. Тэгснээ хөөхөн гоё тембертэй юм биш тэгэл тэгэхээр би тухайд тембер гэж юу юм бол гэж юуч мэдэхгүй дээ. Тэгээд төгсөрөө гарчаал намайг гоё тембертэй мэднэ. Гэхдээ тембер гэж юу юм бол гэж ярьчихсан байхгүй. Тэгээ тембер гээл за ямар ч тач би гоё тембертэй юм шиг байна. Тийм бодоо гарч байгаа юм чи өөрөө. Тэгснээ дараа нь за чи дуулдаа гэж намаа нэг чинь тэр ч бас вэлүү. Тэгээд дуулдаа гэж тэгсэн чи ямар юмараа дуулах вэ? Тэгээд нөгөө нэг хинийга Харалжангаа их 17 насыг тухайд би сурч исэн заяа. Тэгээд тэрийг би хөрх ингээд айгуу дуулаад үзүүлсэн юм шиг байна. Тэгээд ямар ч тач юу гэлээ хамраараа дуулаад энэ чиглээ юу гэлээ нэг юм тийм юм байна. Энэ тэргээ ярьцгаагаад за болчлоо гэж гаргаад тэгсэн чинь харин 3-т тэнцэжлээ 3-т ороо гээд. Тэгээд би за мэдгүйгээ хайцсан байсан чинь нэг болчлоо гэхээр
За яад юм нэлээ бэлтгэв яах вэ? За одоо энэний үзүр төр нэгцэн чи мэрцэн чи гэж одоо тэгээ бас бэлтэж байгаа тэр телевиз дээр явж чичээд ороод. Тэгсээр гал одтой их тэнд ороод тэгэл тэр тэмцэн дээр чи одоо би бүр бичлэгээ үзэх амар ичтэй шүү дээ. Ямар ч нөгөө юу ч мэдэхгүй хөхт ялцчихгүй орцсон. Тэгэл бүр ингээл хаалаа малгаа амар шахаад. Тэгээ гол нь нэг давуу тал нь ямар гоё өөртөө ихтэй нэг шиг бодсон заяа. Вау. Чадахгүй ч гэсэн ямар өөртөө ихтэй юм бэ? Тэгэл бүжиглэл дээрэл одоо өөрийгөө хөрхий аварж ийн л гэж бодоод яадсан шүү. Тэгээ бүжиглэл амар солгоорж молгороод тэгэл амар алдсан. Тэгэхээр тэгэл хөрх юм болоод явсаар гад нэг ягаад ч хамтлагт орсон шүү дээ. Тэгтээ нөгөө олон улсын жишг мишиг харж байгаа л хамтлагт яаж иж аваад нэг рэп юм ихтэй байх ёстой гэж боддог байсан бахан. Магадгүй. Намайг ч юм бол зөндөө хасах гэж ийсэн шүү дээ. Дараад нь тэр хэрэг нь мэдэгдээд хасах гал тэгэнгүүт нөгөө нэг харин тийм чи ямар сонио чам хасах гадах чинь л гарч ирээд их юм gibi гайхаад идэв шнэ. Харт энэ гэж байна та. Энд байна. Аа тийм энэ Мойрагийн тийм нэг. Оо би хүрдэггүй. Энэ ч бас хөрхөн саануудтай ш нэрээ. Энэ бүр тасаар. Тасаар. Яа тажигсэн тэгж явж байгаа л тэгэл хамтлагт ороод тэгэл нөгөө хамтлагт орсон болохоор за би ч одоо миний бэлдүүлж чадах юм бол бүжиг гээл энэ хэдийчсэн хүчээр бүжиглүүлсэн. Тэгсээр аль бүжиглэх хамтлаг болгоно гэж бүжиглүүлсээр байгаа. Бүжиглэх хамтлаг болсон доо. Тэр дэвтэрстэй амар өссөн ш та нар мэдхүү гэдэг. Хөө яаж хаад би ингээд зүр хурган ярий заяа. Урлагийн үзлэгтээ 10 жилийн. Урлагийн үзлэг болгонд Дэано гэд манай нэг анги охин байдаг байхгүй юу? За. Манай тэнгүүд тэр болохоор юу заяа? Бүжгэлдэг. Гэхдээ урлагийн үзлэгийн бүжгийн юмыг яагаад ч юм бэлдүүлдэггүй байсан шиг санагдаад байгаа юм. За. Тэгэл би л сонингэд нөгөө нэг юм YouTube биш нөгөө юм бичлэгүүд байдаг штеп. Тийм юм бичлэгч юм эсвэл Facebook дээр нэг хэдий ихчнэр бүжиглээ чинь бараг та хэдлээсэн баг төө. Бүжиг оруулсан. Тэгэл тэрийг нь харж мараад тухайн ч нөгөө K-pop-ын юмнууд амар их dance practice-гээ гаргаж ирдэг гэсэн. Тэднээс энэ үзэж мүзээс сурж мураад тэгснэ попур шиг болгож би тэнд яг зохицол тийдэг нөө байхгүй. Шаа судлаа. Ирээ жинхэнэ номонд орж байгаа шүү дээ. Стрессээ бас яриадсан. Эрдэнэт тэнцэн болоод хатаас ингээл бүжигч тэрэл тэгэл та нарыг хараад вау гэж бодчихсон. Тий. Таач юм шиг тэгж яддаг. Тэгээ Эрдэнэт тархан гэхдээ айгуу тийм бүжгийн сургалтууд айгуу их ирдэг юм санагдаж байна. Тийм баха. Tinгээл нөгөө нэг зуны амралт нөгөө ямар үлэн туслан мослон дээр нь. Тийм нэг туслангийн нэг дугаар дээр нь болдог байсан шүү. Туслангийн юу энэ удаагийн дугаар бүжгийн юу дараагийнх нь болохоор дууны сармар гэдэг нөгөө нэг оролт гэдэг лөө. Тэгээд баахан нөгөө нэг жоох хүүхдүүд чинь би дуунд нь орно гингүүт л тухайн тэр амралтынхаа үеэрээ дуу муу заадаг тийм байсан юм шиг байна л шүү. Тийм манайх тэр амар production гэж байдаг байх ч гэсэн тэгээд тавьсан шүү. Нэг удаа бүжгийн кампайн дээр болоод болж байсан баха. Би бол явж байгааг л дээ. Тэгээд тэндээс өөртөө амархан амраад заах нь очиж зааж магаад их тийм юм болоод байсан шүү. Тэр нөгөө гокын туслан дээр айгүй их тийм болдог байсан юм шиг л шүү дээ. Тийм байсан. За хоёлаа. Одоо нөгөө нэг гардаж хийх гээд байгаа юу гай? Коктейл. За. Тэр коктейл бол өстой нэрээ. Би нэг жинэлийн яганаар бодсон чинь нэг юм нүдэ зохиолсон юм шиг л болчих. За энэ хада. Вау. Ингэж энэ юу вэ саримс шиг. Үгүй наа чи саримс. Хотлоо. Энэ пич заяа. Энэ болохоор гүзээ зэн. Би гол нь жоохон нөгөө нэг юуны сироп гэж байдаг шнэ. Яг жимсний сироп гэж байдаг шнэ. Уух юм толдог. Тим сироп байхгүй болохоор би сахартай ингээд жоохон ингээд блендерт заах юм. За тэгээд өнөөдөр хоёлаа. Энгийн төрлөөс нь аваад хэрэглээд хийж үзье. Shine glass. Мар томл glass л. Би хийхдээ болохоор би тэнд харуулж байна. Хийх гээд байгаа санаагаа. Яг ерөн чихэртэй л үдэм билээ л дээ. Бутлаад би бол буталцсан. Хэлсэн сахарын нийцэн. Дойлоо мөсөө хийгээд жимснүүдэрээ чимэглэж хийгээд лайм авчуулаад тэгээд sparkling soda-гаа хийнэ гэсэн үг.
Schweppes гэдэг юм. Schweppes гэж. За. Эхлээд доор нь юу гэх юм шүү. Жам шиг юм аа хин. Энийг няцалсан юм аа гэж. За яах юм? Хоёул үзэлцгийн юу хоёроо хоёуланг нь холж байгаа. За тэгээ. Тэгж бодсон. Тэгэхгүй бол юм би чинь жоох юу юм бэ шүү. Эсэглэн байна уу? Тэг эсэглэн мэл. Их сахар хийчихсэн. Би сахар хийсэн юм хандаа. Энэ лаг супер том аяг юм тий. Аяг гэдэг. Юм хийгээд байхад чинь дүүрхгүй л байхад. Эхлээд ингэж бэлдэж нухсан юм аа хийгээд араас нь энэ минттэйгээ бас жоохон холж исэн. Гэтэ минтийн гоё зүгээр ингэж чимэглэлээр болгоод дээр нь тавьчих гэж би батсан. Би хийлээ. За тэг. Нэ. За өсөө их юм уу? Юу шиг нэртэй байгаа юм. Гоё нэртэй байгаа юм. За дөмсөн. Наа чи нэг болцсон юм шүү. Нэг толгой нэг шилж. Бодом бохоо. Үзэж гэдэг. Надад нэрнгэсээ. Наа эндээс аав. Бокэж ингэ нэг юм юу хүүти юм уу чаддаг тийм. Чи хүүти юм уу хаастай юм уу Яа нэг юм имээ шиг. Халаа юм аа. Зүгээр хүүтэ ус уух. Хүүтэ ус ч гэсэн ууддаг ш тийм. Японд нөгөө нэг амар хүүтэ юм адуур хоолны газруудаар нь хийж өгдөг. Бокэж өрөөсө тэрийг нь ууддаг. Тэгтээ өнөөдөр та уунаа. За. Юм багт болох байгаа. Нэрлэгч энийг өчтгөө. Тэгээд ингээ гэж утсан би энийг ингэж маяглж цавсраар нь хийгээд уран талд нь ингэж хийгээд тэнгүүт энчнээсээ талцтай бас ингэж хийж өгч. Жижиглсэн байгаа юм уу? Одоо эднээс нь хөөнөс үг байхгүй юм. Доотол нь болохоор нэг юм чихэртэй доороо ингэ байж. Тийш би бодсон. Тэмээс хатуу жоох эсэлэн маад. Үзэл зөв болгоё лээ. За ингэснэ. Би тэрийг наа. Ой би энийг авсан шүү. Өнөөдөр энийг үртэй. Өнөөдөр хоёлаа ер нь яг ингийн оригиналаар юм байна. Энэтэй амар их ордог аяа байна. Энийг хин наашаа энийг хатаж ирсэн. За. Дахин орж ирлээ. Яг гоё юм бартендер шиг. Юм юм тэгээд газтай сэгсэг бүр боддоо олох юм шүү дээ. Би нэг ингэхгүй юу? Нөгөө юу соролттой сав байдаг байсан шүү дээ. Усны сав. За, тим юмд аваачаад газтай спрайт хийгээ хийцээсэн чинь пс гэд дэлбэрээд нөгөө хоолоор өнгө соруулаараа ордгоо минь. Шууд соруулаараа дээшээ годготой гараад ирт юм л. Тийм. Тэг би бүр вау гэж утсан. За, одоо тэнгүүд ингэн заяа. Нэг ч ямар хөөрхөн болж байна. Найрлагчаа гутаг авчлах уу? Яа. Гутаг сарлаа би. За, энэ. Угаасаа. За, энийг ингэчээ. За. Нэг иймэрхүү дүр төрхтэй болсон байна. Нэг яаж гоё харуулах юм? Уртлынхаа энэ рүү харуулж. Би бол амтанд анхаарсан. Яа гутгсан чи гутгааг болохоор минийх нь яг булан бастай болсон шиг харагдаад. Нэг гоё ингээ бүр юм. Өнгө төрхөн дээр анхаарсан. За ер нь бол ходоод руу ороод ийм л болсон гэхгүй. Дотроо ямар болдгийг дандаа харууллаа. Үгүй. Эндээс нэг юм байсан хайч чуу. Ийм уунцаа.
За энэ саал. За яж одоо би нэг хотод амсч хоёлоо үзье заяа. Коктейл хийдэг хүмүүстэй бол гэнтээ орж ирэх юм найруулагчаа. Яах гэдэг юм? Оо. Манай найруулагчаа. Бүйлгэх юм бол. Хөөе. Билээ. Заач энэ чинь тавьчих. За, бид хоёрын коктейл хийж нэрж бэлэн болгосон жимстэй. Пич болон стrawberryтэй коктейл бэлэн боллоо. За, жан. Before after гэдэг хоёр хамгаалж шиг боллоо. 70 хэрэг дээр байгаа гэж төсөлчихсэн. Тэгэл нэг юм ааж ин гэл. Тасах нэг бяцалсан юмнууд нь хоолоор өгөөж ороод. Юу тэгэлж вэ? Орохгүй. Нэг жимсэн тэглээд юм шүү. Пар хийгээд үнэлээд байдаг. Жимсэн тэглээд нөө. Тийм ээ. Энэ нөгөө том сарвал биш болохоор жижигхэн болохоор тэгээд юм. Нарийн цэцэл харуул аим гоё л харагдсан надад бол. Юм байна. Тэгэх жимсэн нь хөвөөл. Гэтэ энийг илүү юм сэнгэнсэн амттай болгоод ментийн жоохон юм хэр юм уу? Эсвэл лаймын жоохон юм юм. Тэгжиж нэг юм сэнгэнсэн хэсэглэн гоё амт ус гарч ирсэн юм шиг. Оо, би заавал том жимсэн хийцээ. За, гоё наа. Өстө тайлбарлаа. Баяла. Яхан тахын. Нэг жид үтсч. За тэр хооронд битгой жоохон бодгаа ахиулсан байгаа. Би нэг инээстэй чирнэлийн амтан л болсон байна. Би ч одоо ийг явуулах гэдэг байгаа. И болох нь аа. Та тэгтээ угаасаа ингэж зузаан юу яадаг үсттэй. Тэ арай чи ийм зузаан. Ийм зузаан биш л бит батлаа ярьдгаар. Тэг контр чинь бүр аймаг зузаан болчихсон гэсэн. Тэр өмнө нь тий. Тэр чинь зөвхөн дээрээ. Юу тасны харандаа болохгүй нөө? Тасны харандаа нөө. Энэ уус тасны харандаа биш юм шүү дээ. Тий. Юу. Нэсэр. Тэгтээ наа чи ер нь зөв. Зөв жоохон урттай явах хэрэгтэй юм шүү. Одоо нэг одтой их тийм үе байгаа шүү дээ. Тэр үед яг ямар хөө бидэг юм. Одоо бүгдээрээ бахан танихгүй охтуудтай байгаа. Тэгээ нэг нэгийг хараад анхны сэтгэлээр ер нь яг ийм жоохон имижсэн тохиолдол ч юм. Тиймэрхэн байгаа юу? Надад бол би бол имижсэн. Би бахан танихгүй. Дээрс нь би хөдөө нүц ороод ирсэн. Хөдөө нүхт. Тэг ингээд танихгүй охтууд надад нэг нь ингээ хэлсэн. Хотын охтууд айхтар шүү гэлсэн. Ой. Тэгээ би чи яана энэ хотын охтуудтай айхтар юм байна л гэж бодчихсон. За яалаа да гэдэг шиг тий. Тухайд чинь угаасаа л ингээл танихгүй айлын охтууд ямар ааш зантыг мэдхгүй болохоор ерөнхий одоо яах бол доо гэж бодчихл байсан л та. Гэхдээ ер нь айгүй юм болгоно гэдэг сэтгэл зүйтэй орсон гэх юм уу? Болгоно гэсэн сэтгэл зүйтэй. Болгоно яаж игээл одоо чадах хүртлээр явнаа л гэж айгүй тэгэж орж ирж ийсэн болохоор бас гайгүй. Тэгээд тэнд чи ер нь л ихэнх нь л гайгүй байдаг гэсэн чинь хоорондоо. Тийм шүү дээ. Манайхан дунд ямар сандал ямар ихтэй өрсөлддөг охтууд юм охтууд гэх. Ер нь гайгүй байдаг. Сүүнд мэрсэр хүмүүс л байсан. Мэрсэр байсан. Байсан шүү дээ. Тийм нэг сүртэй яг чинь бид нарыг нэг юм албаар нууцлцуулах гэдэг нэг телевизийн магаас сонь юм хийгээд диссэн нэг энийхэн зургийг ураа тогийн самд хийж байсан чинь. За анарогийн зургийг хогийн самд дийсэн. Юу юм уу энэ тэгснэ бид нар чинь шууд эднэрээс асууна гэдэг телевизийн магийн нөгөө шууд буух гэсэн чинь нөгөө хэд нь гарч ирээд за бол та нас чадахгүй юм байна. Тэр гэхдээ ороогүй л. Тийм бах тий. Би яг нэвтрүүлгээ бүтэн YouTube дээрээс биш ээ. Facebook реалитиг нь юунаас үзчихсэн юм бэ? Юун дээр YouTube дээр хийдэг? Үгүй Facebook дээр хийдэг юм лээ. Facebook дээр бас байт юм лээ шүү. Одоо ч гэсэн хийх юм. Тухайд яг харж байсан ахгүй. Тэг бүр үнэхээр инээдтэй.
нэрэл цонхоор гаргаж шидчих шүү гэж хэлсэн мэлээ шүү дээ. Тэр үстэй бүр амар инээдтэй. Гэтэ одоо нэг хамгийн тийм гоё дугаар ч юм уу тэнд байхаар гоё санагддаг байсан тийм үеуд байна уу? Гоё санагддаг байсан үе. Надад болохоор ингээд цонхоор харангууд цаашаага уултай тэгээ ингээ аим гоё цастай. Ингээ цаашаага ингээ том цонхоор нөгөө доотлол нэг давхрын юу ч амар цонхон том штэ. Дээрээс нөгөө галтайгаа ч яг нөгөө угаалтай урнахад дэдэл цонхтой. Та харахад надад бүр амар тийм юм гоё санагддаг. Ер нь орчин айгуу гоё юусэн юм байна тий. Орчин бүр аим гоё санагддаг байсан. Яг нэг юм нэрэл нэг юм бэлтгэдэг юм болж гарах гэж байгаа юм шиг юм хотуудтай. Хамтдаа гоё байшинд тий. Тэгэл яг энэ тентгүүл арилдсан хүмүүс идэг гэсэн чинь дуугаа бэлдсэн гэл тэгэл доороо жим юм дээр нь айгу хөөхөн байсан шүү. Монголын одоо тэр нөгөө октын хамтлаггүй ямар нэгэн хамтлаг гаргах шоунаас бол хамгийн амжилттай болсон шоу байхаа. Угаасаа нөгөө гадны франчайз жийсэн хэлэхүү. Star Academy гэж нэрлэгддэг болов. Тэгэл нөгөө нэг яг тоглолт болох өдрөө бүгдээрээ хар өглөөгөр гараал очиад мейкап өдөртөө ороод ер нь юм ингээд гоё буцлаад байгаа нь айгүй бас гоё байсан юм биш үү? Гэтэ юу яасан те? Бүр ингээд довтон л ажилтай байгаад байсан санагдаад байдаг шүү дээ. Одоо дууга авсан өдрөө ч гэсэн дуугаа сүүлийн тавлаа үлддэг 7 хоногт л жоох юм хоосон юу байснаас чи ер нь дандаа л тийм. Тэгэл би дандаа хамгийн сүүлд гарна. Анука яачвал гэл. Амар удаан. Амар удаан. Би бүр удаан үнд бүр одоо ч удаан заяа. Энд ч одоо тэгээ байглаас удаан юм би одоо тэгээ яах юм бэ гэж та. Тэгээ амар нийтээ гүүгээр ихээр бүр ингээд хүн өдөж байгаа юм шиг юм сонин. Пэт ингээ удаан гүйж өгдөг цаа. Үгүй штэ. Би ер нь жоохон тэгэл ингээл аяг тав маваа ингээл идчихэл юу хий чин. Энийг угаагаараа гэр заа гэчил угаах. Анука гэж амар удаан үлээ халт. Тэрний үед тийм ээ тий. Энийг хураагаа шигэлсэн. Энэс олж их юм болдог шүү. Тэг тухайн үед та одоо яг санаж нөгөө нэг ус байхгүй. Хаа. Тэр одтой их тийм байранд санзаад ориглоо л уугаад идэх санаж байна уу? Нөгөө спонсор нь ориглон тий. Тэгээд сүултээ ориглоноо уусаргаад ориглондоо бүр дуртай болсон шүү дээ. Бүр ингээд дахиж хизээч би ой тэр бас арай муу юм лөө. Хизээч ууж чадахгүй мэн гэтлээ би ямар тийш над бүр амар хэцүү байсан. Хэцүү байсан. Тий амар хэцүү надад бол. Нэрээ бүр амар уус. Ориглон байсан. Тэгэл Гэхдээ нэг хэцүү юм хэцүү ч яхад сонин дайл муучлээсэн багтаад хоёр нэг сайн тараг бас ивент итгэдэг. Тэгэл ингээд тараг ирэнгүүт хүүхдүүд ингээд готоо төрүүлээ ингээд аваад өөртөө хадгалцдаг. Тэнгүүд ингээд би бас ингэхгүй л цуух юм болохгүй байна гэ амар ядаргаатай байсан. Би ч тэгээ угаасаа нэг тараг уудаггүй болохоор надад тэр тараг нэг юу ядаггүйсэн. Тэлгүй байсан. Тий. За ямар ч тач энэс бусдууд ингэ авч байл бол нөө л нэг тэр дунд яг миний нэг дургуй жимс байсан байхгүй. Тэгэл тэрийг биш л бусдууд нь яах вэ гэл. Би ч тэгэл таргаа нэгч уудаггүй тэгэл орхичдаг гэсэн шүү дээ. Тий одоо төвлөрсөн юмнууд маань гайгүй дуусчлаа. Бид хоёр. Уртлын юмнийг авсан тэгээ тамгш халтан бэлтгэн хийж чадлаа. Тамгшуудаа юм хэв байхгүйс болохоор. Уйках жалгаа хийж байна. Контент дээр тийм үү? Хосгол та. Хөмсгөөд яайдаа л гэж байна. Бодож байна. Хөмсгөний бодгоны юм уу те? Хар бол байхгүй шүү тий. Хар гэвэл хоёлаа тэнээр л усах бах та. Бүр яг тас хар гэвэл тэн байх боломжтой. Би хар тэнээр. Хөмсг зурвал яаж харагдуулах. Одоо нөгөө юу байгаа шүү дээ. Миний хамгийн дуртай дугаар болохоор би өмнө бас хэлжсэн. Нөгөө нэг юм биш ямар мюзиклийн хэсгүүдийг хэдүүлээ нэг дуулж ирсэн шүү дээ. Тэр хэсэг л надад хамгийн хөөрхөн тийм гоё санагддаг байхгүй. Таны болохоор хамгийн юм дуртай дугаар нь одтой их тамаас аль дугаар нь байсан бэ? Үзүүлбэрүүдээс гэсэн үг. Тийм, үзүүлбэрүүдээс гэсэн үг. Үсээ ингээ шүлжчих гэж байгаа юм. Dreadlock шиг болгоо хоошгоо ингэж яхад юу дулжлаа. Өцөө мама биш үлээ. People killing. Тэр чи хоёлаа дууллаа.
Биш тэр чин гангстас. Ёо тэр ушаал тэр хувцас. Ёо тэр нийтдээ. Орогийн хамгийн дэнд мэй. Жи ахт хамтарч илүү. Яалаа. Тэр сүүлийн финалийн дугаар хамгийн сэтгэлд үлдсэн гэж бас магадгүй байна. Тийм нөгөө бүх тэр чин 50 бүжигчин байлоо яалаа. Бүр тийм 50 билүү тийг санагдах юм 50 бүжигчин подкаст гаргаж өгөөд манай хамтлагийнхан тэгэл нөгөө доод үеийн дүнэр мөнөр гэл айгүй олон хүмүүстэй гарч ирчихсэн. Тэр бүжгийн болохоор манай дүүрстэй бэлтцсэн байсан. Тэгэж бид нэр гарсан. Тэр дугаар хамгийн гоё дугаар гэсэн үг. Тэр бол яг үзүүлбэрийн хувьд хамгийн гоё юм уу? Тийм ээ. Бас яг мюзикл ч гэсэн хөөрхөн лсэн л та нэг жүжиглээч чам яг ч нэг хэдүүлээш нэг муужгаана толцсон. Муужгаа. Арай гоё илч чөө. Муужгаа. Гэтэ тэр айгүй хөөрхөн юм аа. Тийм тэр дугаар айгүй гоё байсан биш. Тэг хамгийн гоё санагддаг юм болохоор энэ Бойко ахичийн дугааруудаас гэх юм бол төрүүлдэг жилчин тэр нөгөө нэг жи ахтад болдог чинь төрүүлдэг нь муу юм уу? Харин нэг өөр дугаар дээр нэг төрүүлж ирсэн шүү дээ. Би төрүүлж байгаагүй шүү дээ. Төрүүлж байгаагүй юм уу? Тийм. Би нэг ч төрүүлээгүй. Тийм үү? Тийм. Би ямар тэгж төрүүлэх боломжтой дугаар нь Cats байсан баха да. Тэгээ Cats дээр би нөө төрүүлж исэн баха. Тэгээ би ерөөсөө юу нэг ч төрүүлж байгаагүй шүү дээ. Тийм үү? Бүжгийн шат мат гэлээ нэг хач гэдэг шиг. Нөгөө өөрөө бүжгэлдэг болохоор юм болж гарч иж илээ. Бойко гэж нэг хөөрхөн үсээ боож маад нэг яагаад болж үснэ? Үсийн энэ дэр нь боож маадсан мэдгүй. Тэгэл уйлаад ингэж иж. Тэгээд идэгтэй тий. Нөгөө талд нь амгай амар залууг нь булаасан дөрвөртэй хөвчлөлтэй тэр. Гэтэ амгаагийн тэр хэсэг надад яг юм зүгээр жүжиглэл юм шиг санагддаг шүү дээ. Тийм манай хүн ч өөрөө нөгөө бүжгэлдэг болохоор тэгээд тэгсгээл аргалсан байхгүй л шүү дээ. Яалтчгүй бүжгэлдэг хүн ч дээ яалтай илээ гэдэг шүү. Би бүжгийн дугаар дээр бол бачкахаас магтаал авсан шүү дээ. Пүү чамааг ийм амтаа өөр төрхөр харах айгүй ондоо гоё байна мэн. Чи дандаа шоо. Чамаг дандаа нэг хөөрхөн жоох хүүхдэрэ гэж бодсон. Наад дүрчтэй гоё байна. Би дотор хурхан амар баярлдаг гэж. Тэр чинь нэг хипхоп бүжиг хокей гэж гоё шиг бүжиглж байгаа шнэ. Амар ингэж ингээл тэгэл ингээл гараа нөгөө салтаныхаа дондор ингээд гараа авчихсан. Тэгэл тан гэж хөдөлж өгдөө. Тэр бүр амар инээдтэй байдаг шүү дээ. Би амар магтаал авсандаа амар баярлдаг гэсэн тэр үед. Магтаал айгуу тийм авахаар би чадчих юм шүү гэдэг юм бодол төрдөгсэн цаа. Би бол бүжгийн шатн дээр би хэзээ ч төрүүлэхгүй гэдэг мэдчихсэн. Югээл бүжгэлдэг хүний төрүүлүүлэх хэрэгтэй гэж бод. Тэтгэн төрүүлэлс байдаг шүү. Одоо бүжгийн шат шал ийлг юм байсан. Тэр хэсэг үл юусэн. Одоо би юу ямаар байна? Яг ингээд нүүр будаж байгаа юм чи нүүр будгаад арьсан амар чухал гэдэг шнэ. Бойкаг чи арьсны төрөлж ямар төрлөлээ. Имзэг хураа юу? Тийм баха. Ер нь тийм. Имзэг хураа тэгээд имзэг болцсон мөлий. Гэхгүй имзэг хураа төрөл шүү. Тэгээд уг нь ингээд бойкагч анх амар тийм бүр юм бомбоор юм цагаан арьстай сайхан. Тэгээд тухайн үед тэр чинь юунаас судлаад нүүрэн дээр юм гарч эхлэв лээ. Тэр тэгээ ходоод байх шиг байсан ш телеком. Гинт нүүр маань амар болж молол. Тэгээд телеком шинжилгээ өгөөд баахан эмчилгээ бичүүлээ гэжсэн чинь гинт зөв төрөлцсөн шнэ. Тэгэхээр тэр ходоод нэг л асуудал тийм үү байсан юм лээ. Яг имээ угаал яг дэглэмээ барайл тэгээ явсан чинь харин зүгөрлөлтөө. Тухайн үед чинь минийх болохоор яг л юуных байдаг гэсэн. Дааврах байдаг гэсэн. Тэгээ нэг хитрхий тослог энэ бүр мэдэндээ бүр янууч чүрээгүй жахт чинь амар ингээл тослагтаал гялтайсан бултайсан тэгээ нэг юм амар арьсан марьтай байдаг гэсэн аахгүй. Тэгэхээр нэг айл арьсны төрөлтөөгөөс хамаарат эмчилгээ болгоно нь арай өөр юм шиг санагддаг. Чи ч бүр нөгөө хүчтэй юм уугаад хоолны дэглэн бариа тэгээ эн чинь ингээл хүүхдэл юм болохоор гэдэг шиг болохгүй юм итгээл юм тэгэл загнуулаад чи ямар сони юм бэ. Гэтэ яг тухайн үед ингэдэж би сүүн умаар байна гэхэлмэд төлмэн таслаг багтаа ядаж сүүгийн жоохонгөө гэдэг нэг шаран өнгийн сүү авцсан. Тэгээ хөрөгчөнд хийсэн би тэгэл нэг жоохон аягныхаа ингэ жоохоор уужаад өөрийнхөө нэг юм аптектыг дардаг гэх юм уу. Сүүн дээгүү дуртай болохоор тэгж аптект дардаг гэсэн шүү.
Тэр үед гэдэг надад бүр идэж явах юм хэрүүл болоо л гэсэн. идэж явах юм дээр угаасаа айгүй асуудалтай. Би одоо ч гэсэн миний таргалж байгаа шалтгаан бол яг идэж байгаа л юмнаас болж байгаа. Тэгээл нөгөө халуун шоколад гээл янз бүрийн мууж монгод чинь тэгэл эргээл бандаагаал пиндигээл чихэртэй юм идчихэнгүүд нүүрэн дээр буцаж юм гарч мараал тэгж тарагдаад байдаг. Харсны Одоо бол шинэ хамир ирсэн. Холимог ирсэн. Одоо миний холимог хэлсэн. Яг тэр эмчин бүр яг 1 тонн нэг буулгач тийм шиг лээ. Тэгээ одоо би нэг 2 дахь бараг л тавтаж хэрглэж байгаа юм шиг болж байгаа шүү дээ. Өөр юм хэрэглээд байгаа гэсэн дээ. Тэр үсийг адилхан найрлагатай. Гэхдээ тэрийг би бодохны ингэж утсан. Арай үйлчлэгээ багтай юм байна гэж утсан. Арай ч бүр юм хув хураа ярьстай болгочихгүй байгаа. Тэг чи бүр бүх юм шууд хамрын цас мас хураашаад байна. Хамар ингээл амар өвдөөл доторх нь хураашаал ингээд нөгөө шархлаал. Тэг ингээд тагнааны байдал ингээд эвгүй оргиол. Тэгээд шүүс амар хойр олгож байгаа шүү тий. Уруул ингээд мөнхийн юутай. Хагараастай ингээд хураа. Тэгснэ гар бас амар хураашдаг гэсэн. Бүр ингээд гар ингээд хагарчдаг гэсэн ингээд босоо. Тэгж мэгж амар хураашж чаад. Тэг чи би чинь бүр сайхан ярьстай болсон юм уу? Тэг Япон яваад эргээ сэтэрчихгүй юу? Гэтэ харин ч гайгүй чинь яах чинь бүр амар өссөн тий. Тэгж анх хэмжлээ. Энэ бүр яг ингэ чи яг самартай шоколад шиг харагдаж байгаа гэдэгс гоё. Тэгээ яг ингэ хангууд хизээ бид нар тэгсэн наран заахал чамаг самартай шоколад үзэлцэн гэдэг чинь. Таа чин тэгсэн тэгдэл байсан шүү дээ. Манусрага чигсэн. Тэгээ тухайн үед угаасаа харангууд нөгөө нэг юм гэрэл дээрээс тусах ч юм уу хажуунаас тусангууд тэгээ угаасаа гэрэл зурган дээр бүр амар харагдав. Клипний зурган дээр нөгөө зургийн багийнхнууд дарах гэж тэрийг бүртээ бөө юм болдог байсан шүү дээ. Тэр чинь ямар дундрлээ? Runway дээр шүү дээ. Яг ирүүн дээр мангар том батга гарсан. Тэгээ энэ чинь бүр яаж иж байгаа дээрээ гэж талдалсан гэдэг төс. Тухайн үед л надад бол яг батганы асуудал бүр амар их гэдгсэн. Тэгээ ер нь хараад ангууд батганы асуудал бүхэл насныхынд ер нь тохиолдсон юм шиг. Батгаа цэвэрлээ биш батгахгүй болоорой ч үлээ батгаа арилгаарай гэдэг байна нийтэд тий. За арсаасаа арчлаарай. Тийм. Арсаасаа арчлаарай гэдэг. Тэр бэнттэй илгээ. Тэгж мэддэг гэсэн шүү. Сан бол. Тэг ингэдэм шиг л шүү. Сая би энэ нэгтээ сүлд болцоод энийг нүүрэн дээр юм гардаггүй шүү дээ. Гарахаар бол нэг юм гардаг шүү дээ. Мэдгүй. Хүрслэг бороо ярьстай. Тэгэд юм гардаг. Тэгсэн чинь төрсний дараа бас ингэж гард юм байна. Оо тийм. Бас даавраас болдог гинэ. Арсны тийм батга гаралт чинь. Яг 100% бас яг ходооднаас биш 100% даавраас бас биш яг нөгөө юм шин гол нь зөв тогтоож иж хүн хүний юмнууд амин өөр бидгийн бэ нэлээ. Би тэрийг бас сүлд олж мэдсэн. Тэгдэг гэсэн шүү. Арсны асуудалтай. Тэгэхээр одоо надаас амар олон хүмүүс асуудаг байхгүй юу? Арсаа хаана имжлээсэн? Юу гэнэ айгүй олон удаа хэлдэг. Гэтэ дахиад асуугаад идэв. Энэ гэхдээ мөнхийс идэв бахан. Арсаа яаж зүгээр болгосон бэ гэдэг. Над руу бүр нэг юм комент ирж байсан байхгүй юу? Би таныг анх хамтлаг байгуулагдаад юу ах үед чи арси чинь юу мэддэг байсан юм ардгаар ирдэг чи юу мэддэг байсан. Та яаж юмчилсан бэ гэж асуудаг байхгүй. Би тэгэл хариул skin-aid геймлэг дээр яг энэ имийг уугаад гол нь шинжилгээгээ өгөөд энэ имд уух боломжтой биетэй байна уу гэдгээс нь шалтгаалаад тэр имийг уугаад тохор тэр чи одоо юу штэ хүнжил гуцаа, нүрээ арчиж байгаа алчуураад хэрглэж байгаа бүтээгдэхүүнээ ууж идж байгаа идшээ дээрээс нь ундахтай хүртэл үсээ хүртэл боож моож унтдаг гэж байгаа байхгүй юу. Бүр ийм олон зүйлсүүдийг зэрэг хамтд нь юу яаж иж хоригилж иж ерөөхдөө бол зүгээр л тийм л. Тэр үл яг мэдсэн. Тэгэл эмнэлгээс нарс арчилгааны бүтээгдэхүүний зөвлөө. Тийм. Эмчнэр ч өөрсдөө нөгөө арсны эмч болохоор хамаг нөгөө бүтээгдэхүүн Монгол хаана юу зарагдаж чинь бүгднийг судлаад утсан болохоор яг зөв бүтээгдэхүүнүүдээ ер нь зөвлөлт юм байна лээ. Эсвэл өөрсдөө нөгөө гаднаас захиалж тийм. Тэгж мөх тохиолдлууд айгүйх байсан. Одоо болохоор минийх ч холимог арс болцсон. Овоо гайгүй. Болцсон шүү. За, дараагийн асуулт. Дараагийн асуулт болохоор манай буугийн маань мөнгөө ихэвчлэн юунд их хүрдэг вэ? Мөнгөө ихэвчлэн хувцас идэх юм л үрж байгаа хэрэг. Ялангуяа надад бол амттан л гэж орж ирдэг юм шүү дээ. Одоо тэгтээ арай гайгүй болсон байгаа юу? Гүй тэгэл идэхийг хүсэн. Ер нь тийм ээ амттан
хамгийн их мөнгийг үрдэг их мөнгө царай биш юм уу? Ер нь зүгээр яг мөнгө өрөх шалтгаан бас идэх юм байдаг юм байна л да тийм. Тийм байгаа. Хоол идэх юм. Гэтэ ер нь юм байна. тэгэл хоол моол юм идэх юм л ер нь мөнгө их явдаг л. Тэгж бодоод ах юм. Бууги тэгээд амар зөвхөн гой хувцснуудыг ханаас ч юм олоод захиалаад авцсан. Гив гинтгийн нэг юм шинэ хувцтай л гоод хөөе. Наа чи юм шинэ хувц уу гэж бид шалган байцсан тэгэл. Нэр ингээсээ гаднаас юм амар их захиалж махилдаг тийм нэр. Захиалах үедээс захиална. Хамгийн дуртай брэнд нь ямар брэнд вэ? Balenciaga юу? Дуудаа холбооноос тий. Balenciaga юу? Аа зөв Balenciaga их байна өмсдөг юм шиг тийм төдлөө яригдэх яг гэж. За хамгийн дуртай брэнд үү? Зүгээр харахад гоё юмуд чинь нөгөө Akin Studios лөө. Тэрний хувцнууд гоё байдаг. Тэгээд Diesel-ийн бас зарим юмуд гоё харагдаад идэг шүү. Тийм тийм. За тэгэл аятайхан загвартай юмуд ер нь тэгэл байвал заавал брэнд гэхгүй тэгэл. Одоо бид эдийн ихний цамаг ч гэлтгүй. Ер нь ихэнх нөгөө клипний арталт лук бүрдүүлж байгаа штэ клипний лук. Тэр болгон дээр яг буугийн гардан ажиллаж штэ. Тийм болохоор угаасаа нөгөө хувцсны мэдрэмж өндөртэй болохоор тэгдэг бохоо. Би юусэн бэл. Тэгээ ер нь яа гэв чи төсөвтөө тааруулна тий. Тийм штэ. Тэгэж бид нар ажилдаг байгаа шүү тий. Нэг юм дуртай да. Тэгээд төсөвтөө тааруулаад боломжоор л яг уу тэгээд болчдөг байсан. Тэглээч нэг стилист авах тусдан зардал мартал гаргаж өгдөг болохоор тэгэл за гэл өөрөө яачдаг. Тэг стилистээр хэдрүүлээ чи яг ингэж юу ойлгож байсан? Хувцас сонгуулж байсан. Тийм нэг үл хоёр байгаа шүү. Чи ямар үед вүлээ? Нэг нь болохоор мөнө өгчдөр. Нэр мөнө өгчдөр ажиллаж байсан шүү дээ. Хас дээр ажиллаж байсан. Тэр бүр тэгтээ амар гоё шүү дээ. Яг нөгөө cyberpunk тий. Амар зэмдээ өснүүд үнэхээр яг юм гаргын болгоод янзлцдаг да. Тий яг тэрэндээ зориулсан. Яг ийм лукийг би энэ клипэн дээр ч гаргамаар байна гингүүд яг л тийм болдог. Тэгээ хасын үеийн угаасаа клипний өнгө төрөх клипэн ч өөрөө гоё. Та гоё ороод үзээрэй. Яг л нэг юм сансрын гаригт явал нэгнийхээ бодлыг таах гал. Ажиллагаатай клип байсан баха тий. Тэгээ угаасаа график урж байгаа болохоор айгу удаан байсан тий. Графикч айгу удаан хугацааг шаардж исэн. Тэгээ ер нь олон ч хүн ажилласан. Манай гэл яхын багийнхаа ажиллаж байсан. Ой би болоод байгаа юм шүү. Би болоод байгаа юм шүү. Маха. Би ч болоод байна штэ. Тэг ямар хэлж вэ? Болоод штэ л. Одоо энэ саага гоё зөв сонгох хэрэгтэй байна. Энэ сааг нүднийхээ урдуур нь ингэ тавьчих. Би шал болон гэсэн. Би гоё л харагдана гэж бодсон. Энэ деталийг оруулж ирж байна. За би одоо юу вэ? Асуулт болчихдээ ш нь ингэ санаа. Ямар ч асуулт одоо юм ярихгүй юм шиг өөрөө. Харин тийм. Тий. Энэ аяга хөөрхөн асуулт зөө. Бити тэгээд дооглож моглоод байгаа даа. Яг өөрийгөө ямар үед амар тийм хөөрхнөр мэдэрдэг вэ? Ямар үедээ? Тийм. Одоо нэг үе байгаа шүү дээ. Чи яа дээ? Жишээ. Одоо би жишээ заяа. Хөөрхөн үсэн янзлаад хөөрхөн нүг бодоод хөөрхөн хувцас өмсөд тэг ингээ гадар алхаад ингээ явангууд надад би тухайн өдрийн нэг нүүрний бодолд өсний цэцэлтээс шалтгаалаад би нэг тийм хөөрхөн болцсон юм шиг санагдаад байдаг. Тэгэж би ингээ хөөрхөн харагдчихин даа гэж өөрийгөө боддог байхгүй. Тэгвэл наа чи ямар үед гэхээс илүү яг нэг юм бодолт өс засалт энэ төр нь гоё таарсан үедээ хөөрхөн ч юм уу тэгэж боддог үе байдаг болох. Бас нэг ийм тохиолдол байсан заяа. За. Нүрээ ботохгүйгээр зүгээр ингээд заримдаа ингээд айсныг гоё болчдөг шнэ. Тэр үед ингээд талент харангууд нэг юм нүрний бодоггүй ч гэсэн амар хөөрхөн харагдаж байгаа юм сөөрхөн санагддаг. Нэг идүүтэй санагддаг. Тийм тохиолдол байдаг шүү дээ. Бас байж болно.
Тэгээ бас адилхан юм уу? Өөртөө таалагдсан үеуд л юм шүү. Тэрнээс биш би яг унтахынхаа өмнө өөрийгөө хөрхөн гэж боддог. Би тэр машины толонд гарахаараа би хөрхөн гэж боддог ч юм уу. Тийм юм байхгүй юм шиг байна. Тийм юм байв л яах юм. Би яг машины толонд л амар гоё харагддаг гэдэг. Би гэрийн толонд л хөрхөн харагддаг гэдэг шиг юм байна шүү. Яг тэр гэж нэг юм бодохгүй. Яг хуу өсцөөс л бодолд аятайхан болцсон үед болж шүү гэж бодох үед байна. Надад бол яг буугийн сүлд яг нөгөө юу ажилласан байхгүй. Өсөө буржилгаад тайз мэдсэн дээр гарч байгаа. Над тэр үл айгуу гоё зөгтөг санагдчих. Нэг юм зэрлэг биш. Яг юм гоё анаа шиг харагддаг шүү яг юм. Яг юм мачур болцсон юм шиг. Өсний цэслээс тэгээ өсөө шулуун болгож байгаа нэлийн юм жоо юм. Гэсэн харагддээ шүү дээ. За миний юм дээр юу хэрэгтэй вэ? Биш болоод юм бэ. Одоо сормос деталууд юм бэ шүү дээ. Энэ дээр ингэж байна. Би нэг нь зурж чадахгүй юм байна. Би ингэ нарийнхын зурж чаддгүй. Энэ доор од байгаа. Энийг зурхсан чи чаддаггүй. Одоо хэрвээ танд заяа яг юм хангалттай бажет ч байх юм бол таны яг талгай дотор тэгвэл би ийм л хорим хийн гэсэн тийм хоримын тийм санаа байна уу? Одоо ингэ яг бүх бажетууд нь байгаа. Тэгвэл айгуу гоё байгаль төрмөх байхаа. Монгол байгаль руу ч нөгөө нэг юм зөв хөрлөх чи өөр их зардал шүү дээ тий. Тийм шүү дээ. Тог нэг хүсвэр мөсвөр тайз мацсан. Тэгвэл гоё. Хавцал дээр хийж мэгдэдэг хүмүүс идэг штэ. Цаашаа яг нар жаргаж байгаа хэсэг мэсэг харагдаж марагддаг. Тэр бас амар гоё харагдаж штэ. Ер нь хээр их ч амар зардалтай юм шүү дээ. Тэр хүн зочид мочтой байрлуулах газар тэр гэлтэй. Тийм штэ. Тэгээ нэг camp map гэж ойрхон байхгүй бол. Би бол тэгэж бодсон. Ямар нэг далай ч юм уу гоё юу ч юм те ямар л нэг байгаал далай биш байсан чи нөгөө нэг хин хормыг харж илэн. Нөгөө нэг жүжигч ах гэдэг штэ. Манай нэг уснаас гарч ирдэг ах. Тэр ах хормыг хийжсэний таасан тий далай дээр. Тэр бас аим гоё санагдчихсан ш надад. Нэрэл Монголд гэхээс илүү гадаадд ус байвал амар сонирхолтой гоё харагдах юм байна да гэж боддог. Тэгээс круз дээр хормыг их бас гоё юм хэлээ. Тий штэ нэрээ. Крузер аяллаа би харахгүй юу? Би крузер аялсан байсан. Тэр чинь тэгээ цаашаа шууд ингээд цонхооны ингүүд тэр ч ихтэй ямар ч хязгаар байхгүй далай харагдаад. Энэ нарны гэрэлд амар ингээд блин хийгээд тэр бүртгэгтэй аим гоё юм л шүү дээ. Тийм хөрөм хийвэл бас гоё юм байна. Тэнийг ингээд явуулчих. Энэ илүү бараан хүрээлэгч байхгүй юу? Бараан хүрээлэгч. Наад дотор чинь нэг хоёр хүрээлэгч байгаа. Тэр л баярлалаа тий. Яаж жоохон. Тэнд нэ. Тэнд гэдэг л таарах багтана. Чинийх юу юм? Мөрөөдлөө. Миний мөрөөдлийн хорин би ботсон байхгүй юу? Би ботсон. Тэгсэн чинь одоо нэг кинонд гардаг штэ. Яг юм гоё юм ивент хол хэмлээ. Яг юм 20 юм ордны тэр чигтний ингээ бүр яг юм мөлхөө ургамал гэж яддаг штэ. Тиймээр ингээд оруулаад ирсэн. Ямар ч тийм хан ман нэх бараг л харагдахгүй ширэнгөө ойд байгаа юм шиг. Тэгээ ингээд сандал сууж байгаа хүмүүсийн сандал нь гоё юм ургамлаар ингээд дүрцэн. Тэгснээ нэг юм шалан нэг юм усаараа байдаг штэ. Яг юм жижигхэн тогтмол юм гол урсаж байгаа юм шиг. Тэгээ тэр голоор ингэж халахж байгаагаар яг миний төсөөлөгдөд байгаа юм. Усан дээгүүр алхах юм. Тийм. Усан дээгүүр алхаад ингээ 20 нэг сүт залуу дээр очиод ингэмэр яг нэг тийм төр зураг надад л ажиглагдсан. Тэгвэл гоё юм гэж би бодсон шүү. Тэгвэл нүцгий яах вэ? Хөл нүцгий яа. Халааж нууртай байхгүй. Палаж нуурт норно. Нороо л явж байна. Гэхдээ дараагийнхаа эсцэн дээр өөр палаж явсан. Бажцэн ч гэх шиг. Би ч киноны клип мэлибиг нөө шүү. Дараагийнхаа үйл ажиллагаан дээр дахиад өөр палаж салж юмсэл.
Нэг тийм хормын юмнууд амар орж ирдэг шүү дээ. Би нөгөө нэг одоо ингээл хурим гэхэр амар их юм зардал байгаад идэг шүү дээ одоо орчин үед маань. Зүгээр л ингээ хийдэггүй. Тэгэнгүүт одоо нөгөө тэрүүгээр одоо л ингээл ёо залээ гэж боддог гэсэн байхгүй юм. За. Тэгсэн чинь хөрх нөгөө нөгөө ярьж явах юм би сонсдог байхгүй юу? Аха. Уучаад. Аха. Тэгсэн чинь став нь одоо яа ингээ машина зарчаад охиныхоо хормыг юм хөрхи ээж нь бүр юу лээ ханаа хоёлаа охиныхоо хормыг хийцээж хүү гэж ээж асуусан гээд тэгээ би бүр ээж надтай хизээч тийм ярьж байгааг байхгүй юу? Тэгээ тэрийг сонсчоо би бүр юу вэ хөрхи дөө ээж нь боддог ээжтэй гэд тэрийг сонсох өөрөө ваа ойлсдаг баха. Яг сайн юу ах юм бол би бүр охиныхоо хормыг хоёлаа яаж хийх үү гэд машины зараа тэгээ ойлоо энэ хоорондоо ярьжсэн гэхээр би бүр чаавас тал гэж бодчих. Төөрхий дөө. Охиныхоо хормыг хийлгий харъя гэж бодож л ээжтэй гэд. Хэрвээ та тэгтээ хормоо хийхээр болвол яг тэдэн онд хийвэл гэж тийм төлөвлөгөө байдгүй. Одоо би тэдэн юундаа ингээ хүмүүс чинь тэгж юу яадаг штэ. Би 2 жилийн дараа жимсэн болоо хүүхдээ гаргана гэж төлөвлөлттэй адилхан. Би тэдэн жилийн дараа хормоо хийгээд тэгнэ ингэнэ гэсэн. Тийм бодол бол байхгүй. Байхгүй. Одоо хормоо хийн үсттэй. Эцгээ. Би тэгтээ яг бодсон чинь залуудаа хормоо хийвэл илүү гоё үт юм байна гэж ээж надад хэлсэн байхгүй. Ер нь юм л байх л та тий. Амьдралыг гоё эхлэхдээ ингээл хийвэл мэдээж. Манай аав ээж хоёр ч юм болохоор юу яасан байхгүй нэлээ. Залуудаа гэхээс чи хайш юмтэй. Бирмэр бол яг эрт гуйцсан байсан ч гэсэн хурим ер нь айгу бараг хийгээгүй юм шиг л. Яг юм хормын ордноор яаж юм палаж хормод хийдэггүй шүү дээ өөрхөд. Тийм хинхин хийгээгүй. Тэгээ ээж сая нөгөө нэг төгсөгсөн 10 жилийнхаа бүр анх төгсөгсөн ангийн хүүхдүүд нь одоо 30 мөч дөнгөж хүрч байгаа байхгүй. Тэгээд хоримд нь уригдсан байна л да. Тэгсэн чинь бүгдээ залуучууд амар гоё хийж илээ. Тэгээд залуу дээр хормоо ихээр ер нь амар гоё харагдсан юм гэж ярьжсэн байхгүй. Тэгэхээр одоо яг ээжийн насны байр сараас харахад ингээл гоё харагдчих шүү дээ. Яаж ч тийм. 7 наснда тэр гоё одоо өөрийнхөө хамгийн үзэсгэлэнтэй гэж бодсон төрхөө хадгалж юм гэхээр тэгж тийм л гоё санагдаж байгаа байх. Тэр үед хормоо хийж чадаагүйгээсээ болоо бас жоохон харамсдаг гэж магадгүй хаа. Тийм баг. Одоо оноо ээжийн хэлсэн ч гэсэн автаа ярьсан гэдэг одоо магадгүй тийм байх. Охиныхоо хормыг хийлгэж юмсан ганц охины маань гэж бодож тэгж ярьж байсан байхаа гэж би бас бодсон. Тэрийг сонсоод би бүр яг 0 орж исэн чи аав тэгж ганцаараа согтуу яриа сууж идэг байхгүй. Тэгээд би бүр 0 дараал гэж ойлал. Хэдэн минут гараагүй юу нэлээсэн. Ойлж хаалгарсан шүү дээ. Тэр тэгтэйсэн мэдэх хөө. За одоо энэ манай хамтлагаас ер нь хамгийн хатуу чанга хүн чинь ингээд манай бууг юм аахгүй юу? Тэгээд юу заяа. Наадах чи юу аахгүй. Би цоолог байгаа. Гэхдээ одоо нөгөө эмэгтэй хүн болж төрсний одоо хамгийн давуу тал болно. Надаа бас жоохон хэцүү санагддаг талуудыг хуваалцвал чи энэ ч гэх юм уу? Тэг. За начи шууд гарч. Оо! Хидөөшагаа амар их пүлгээ гарч. Ингээ. Эмэгтэй хүн байхын давуу тал болон дутагдaltaй тал. Дутагдaltaй ч гэжтэй юм тий. Жоо хэцүү байдаг. Хэцүү байдаг. За одоо хэцүү гэвэл тэгэл эмэгтэйчүүд маань хамгийн энгийн жишээ тэгэл сар болгоны сарын тэмдэгч ингээд эмэгтэй хүний өөрийнх нь нөгөө биеийн онцлогоос шалтгаалаад амар өвдөлттэй ирдэг хүн байна. Эдгээр чи өөртөө цаваатай юм шүү. Хэлтэн минь. Оо тийм шүү дээ. Энэ хэрэг би туршиж үзээгүй. Наадах чинь шинээр авсан. Гэхдээ наа чи надад айгу гоё санагдаад би авсан байхгүй. За гэдгээс эхэлдэг байхаа гэж би бодож байна. Одоо манай амлагт чи амар өвдөлттэй ирдэг хүн ч үүдэг, гайгүй ирдэг хүн ч үүдэг шүү дээ жишээ. За тэгэл одоо мэдээж бүхэл бүтэн
Тэгэх нь одоо эмэгтэй хүн болж төрсний нөгөө байгалийн зөвлөч гэсэндээ тэр чи одоо бас хэцүү процесс үстэй 9-10 сар тийм шүү дээ. тэгэл нөгөө нэг даавар нь өөрчлөгдөн. За тэгэл нөгөө өссөн унан, зүрсэнд гундан гэл тэрнээс болоо сэтгэл санаас хавлна гэл одоо хэцэл бах гэж би бодож байна. Тэгээд тэр үед нөгөө хамтрагч нь ойлгохгүй байвал тэгэл бүр л хөөрхөн Гонддөл ахтай тийм. Гэтэ хоёулаа ингэн заяа. Өмнөх дугаар дээр болохоор би энийгээс асууж яхад уус нөгөө яхаа аргагүй эмэгтэй хүний эрэгтэй хүнээс ялгарх юм чинь дундаасаа хүүхэд гаргаж байгаа шүү дээ. Өөрөөсөө хүүхэд гаргаж байгаа. Окей тэр мэдээжийн зүйл болохоор тэрнээс гадна хоёулаа. Гадна. Тий одоо яг. За тэгвэл бол одоо ингэн ингэн гэдэг шүү. Ингээл би ингээл амар гоё тий ингээл гоё бариу хуцлаад ч юм уу. Нэгэн найтан хуцлаад ч юм уу ингээ явмаар байна. Байла гэж бодъё. Тэгэл ингээл өмсөөл гарангуут ингээл ягаад ч юм хараад идэг. Тэгэл ингээл зарим нь ингээл одоо ч гэсэн тэр тэнэг юмуд байдаг байгаа байхгүй нөгөө мус татчих мацаал тэнэг тэгэл. Эмэгтэй хүн ингээл өдөөл эсвэл шүгэлдээл нохоо шиг гэж юм. Тэгэл эсвэл сон дуудаж муудаал хаа махаа гэж үйл яг мэдрэл муутай. Бүр яг бэд штэ бүр би сүүл нэг жоохон эмхи тавьсан чинь мөн жоохон бацаан ч харна. Холдорой гэсний над руу харснаа бүх гэсний усан бугаар будаа ичүүлэх юм. Үгүй харин яг тийм гадуур шалтны би бичлэг авахгүй явж байсан байхгүй. Тэгээд тийм мэдрэл юм чи амар их хэд юм бэл шүү дээ тий. Тэгэл эргүүтээ шүглдэж өмөлдөл. Үгүй атцсан гэдэг шиг. Тэр нь эмэгтэй хүн байхын жоохон хэцүү санагддаг зүйл нь. Одоо ингээл эрэгтэй өнрөө өө өстө шүглдэж өө залуу малуу гэж орилж яадаг тийм тэнэг эмэгтэй гэж байхгүй юу ер нь. Арайч байхгүй хаа. Тэгээ бодохоор эмэгтэй хүн болохоор л тэгж байгаа сте нэг юм яагаад хин дээрлэхэд ам уу? Яагаад энэ гэмээр юм бэ? Тэгээд тэр бол эмэгтэй хүн байхын одоо нөгөө дээрлэхүүлээд байгаа нь одоо нэг сул тал юм уу? За тэгэл ингээл юугаар арай нөгөө байгалийн юугаар ч одоо 90 арай би физиологийн хувьд хүчтэй юм арай ингээд сулдоороо мараа байгаа шүү дээ. Тэрийн далимдуулаад одоо ингээд гэр бүлийн хүч хэрхийлэл үлддэг гэдэг өчнөн л амьдрал биш шүү дээ. Тэгэл тэр болгоны золиос ингээд ер нь эмэгтэй хүн болдог. Тэгээ тэрийг ингээд төвчж амьдарч байгаа нь бас эмэгтэй хүн байдаг ихэвчлэн тий. Одоо бидний үеийнхэн дотор хүртэл тэр юм үргэлжлэсээр л байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь ингээд тэгэл ер нь гээл заас халлаа барьлаа гэхэд чинь л бас эмэгтэй л ихэвчлэн хүүхдээ аваад үлддэг тий. Тэгээд эмэгтэй нь ингээд үлдчихвэл ганц би ээж гээл тэгэл эмэгтэй нь аваад эрэгтэй нь хүүхдээ аваа явчихад өөстө мундаг хүүхдээ яасан ирмэргээл тий нэг юм л нэг юм болдгоо юм шиг. Тийм шүү дээ. Тэгээ угаасаа нөгөө нэг юм ерөнхий яг уу жааж хийх гээгүй ч гэсэн ер нь ингээл дээр үед гэх юм бол нөгөө нэг эрэгтэй хүний харьяат айгу удаан байдаг. Тэгээ нөгөө нэг энтгэх ус илүү. Нөхрийн үгээр л байдаг. Нөхөр гар гэж хэлээг хахад гэрээсээ гарч болохгүй. Өөр хүнтэй ярьж болохгүй, царайгаа харуулж болохгүй. Ингэдэг тэгдэг гэд амар олон эмэгтэй хүн төр тийм сэнсөний юмнууд байдаг шүү дээ. Би сүүлд нэг кино үзсэн юм. Яг эмэгтэй хүн ямар амар зовдгийн бэ гэмээр бүр. Тэр нэг энтгэх эмэгтэй бүр үнэхээр зовоогоо хийцэн цаа. Тийм тохиолдол байгаа. Тэгэл ер нь одоо ингээл адаглал солонгост одоо нөгөө нэг ажил янгууд эрэгтэй хүний цалин эмэгтэй хүний цалин гэдэг өөр үйд үзтээ. Тэгэл одоо яг эрэгтэй хүн бие хүчний ажил хийдэг гээл за өөр байлаа ч гэсэн ер нь тэр мөрн жоохон сонирхол санагддаг вэс. Тийм. Хоёрын бодолт гэхдээ ер нь төвч шүү. Одоо нэг сормоос наагаад би бол нэг уруулаа бодоод баруун Баатар шиг харагдаад байна. Аль шаардан хүмүүсээ ордлын жоохон уусгалтай юм шүү. Дээрс нь юм хол юм шүү. Баатар шиг болчихлоо шүү. Одоо энийг холдуулах хэрэг аялах уу энэ хар тэн. Наадга юу яаж жоохон консилерээр кремэрээ жоохон ингэ таарчих юм уу? Тэгээ энэ сормос маань харагдахгүй нэг амар том шүү. Энд нэг амар том юу байх шүү. Хоошоо чарцгаар фокустэй энэ сормос. Энэ нэг том өтгөн нь байгаа шүү. Тэр бас доороо санаадаг.
Миний хувьд болохоор заяа эмэгтэй хүн болж төрж байгаа нь нөгөө нэг юм юу нэг айгуу гой санагд. Нүрээ бодож чаддаг нь надад гой санагд шүү дээ. Ирчүүдийг бодвол өнгө орно гэдэг байна шүү дээ. Ирчүүдийг орвол өнгө орно. Ард өмнөийг хуурч чадна. Өөрийнхөө нөгөө нэг яг энэ будагны цаана юу байгаа тэр болгоно гэд нууц чаддаг байгаа байхгүй. Тэгж гой тайзан дээр гарч та тэр нөгөө нүрээ будаг гарах гэсэн чинь имэн за бас хинийхээ хүүхдийг өчиж хуурах нь гэсэн яриад шүү дээ. Нүрээ будаал энэ зүрийн дүр төвраал. Тийм. Яг одоо тэгтээ одоо үед ихэнх орон монд яг эрэгтэй хүн буддаг л та. Тэгтээ ер нь цөөхөн дөө. Тэгээд хүмүүс чинь жоохон муухай штэ. Эрэгтэй хүнөөрөө бутчихгоо жаас ийсэн юу гэл муухай хэлээл. Тэгээл нэг дийлэнх нь будаж чаддгаа. Тэнгүүд надад зүгээр яг жоохон муухай ч юм уу. Гэтэ надад бас будаад яваад байлж байгаа юм. Эрэгтэй нөө. Тийм. Зүгээр ингээд за солонгос бол ингээ яалтчгүй тийм K-pop юм нөлөө одоо энэ кейс хоёулынхаа хувьд ингээл тайз майзан дээр бол ингээл будаалгаад ерөнхий ингээд өдөр тутмын амьдралдаа будаад явж явах за одоо арчаатай эрэхтэй байна гэх юм аа тийм надад бол яг нэг ямар гоё арчаатай залуу гэж бол бодохгүй. Тийм тийм. Зүгээр яг сайхан гөлчээсэн гоё цэвэрхэн арчтай тийм намайгаас мосоод төрөхтэй арчаатай байвал тэр бол надад арчаатай санагдана. Кремдэж мөрөмдөл нүдэ харлуулж морлуулж ёо Японд бүр амар ихтэй. Пинк өнгөөр уруулаа бут чинь нүүрэн цав цагаан өнгийн кремтэй. Тэг нэг залуу явж гин. Үсэн шар. Тэг ингээ нөгөө нэг гээ хэрэг би. Энэ болохгүй юу? Үсээ ингээд оруулж морлцсан. Яг тийм. Япон залуучууд амар их үдэг гэсэн. Япончууд дээрээс нь жоохон сони бодд юм аа. Тэр чинь нөгөө нэг бид нарт анханасаа байгаагүй зүйл болохоор тийм хүн харахаар бид нарт амар сонин санагдаад тийм хүнтэй одоо өндрөн суун үерхэн байна мэн гэхэр ч айгүй юм. Бидний логикт жоохон буухгүй юм шүү. Надад ихтэй та эрэгтэй хүний хувцсанд илүү дуртай юу? Эмэгтэй хүний хувцсанд илүү дуртай юу? Хувцас уу? Тий. Өргөн том хүнд бодоо. Яг өргөн том хүнд чинь эмэгтэй өнөхс гэсэн байгаад тийм. Бага. Гэхдээ л ер нь эмэгтэй хүн чинь дийлэнх нь юм байруу эсвэл нэг юм гоё топ моп шиг юм тиймэрхүү юмсдаг штеп. Надаа бол эмэгтэй юм шиг байна. Яг би яг өргөн юм өмсдөг. Яг өргөн юм өмсдөг. Гэхдээ эмэгтэй хүн илүү тийм гоё нарийнхан урлаглах хувц өмсдөг юм шиг надад санагддаг. Даваад бол гэх юм бол. Эмэгтэй хүний даваад зүйл амар өргөн юм өмсдөг л тоо. Тэгээ бас эмэгтэй хувц илүү гоо үзэмж харахад гоё юм уу да гэж бодлоо. Тэгэж тийм болохоор би эмэгтэйгийн даваа тал гэж би бодож байгаа. За суул тал гэх юм болов бодъё л даа. За юмд хүртэмтгэл юм байна л да тий. Төрөний ярьсан жижиг сажиг юмд амар хүртэмтгэл. Тэг яагачгүй багт чинь л энэ нэг муу эмэгтэй болж таардаг. Тэг нэг хоёр залуу хэрэлдээд бишээ. Юу гэдэг нэг юм юу идэг шнэ. Эмэгтэйгээс нь болсон биш хоёр эрэгтэйгээс нь бас болсон тохиолдол байдаг мэдэг гэдэг. Үгүй эмчээсээс би 10 жил заяа бүр бага ангид заяа. За. Ангийнхаа нэг бандтай хэрэлдээ. За. Тэгсэн чинь манай ангийн багш тэр он сурдаг банд байсан заяа. Тэгсэн чинь за ер нь боёнд бол маа хэрүүл эмэгтэй үнэслэх хэлдэг шүү гээд. Бүр бага ахт маань намайг тэгсэн шүү дээ би бүр яар зэвүү юм дээ. Зот. Инашин тэгсэн яа. Эмэгтэй үнэслэх хэрүүл хэлдэг шүү гээд. Эрэгтэй үнэслэхдээ хэрүүл хэлдэг штэ багш штэ. Эмэгтэй багш. Намайг тэгжсэн. Эрэгтэй үнэслэхдээ хэрүүл гардаг. Чи хүн хоорондын харилцаа юм чи нэгтлэг барьсан байна гэж байхгүй шүү гэж би боддог. Яг нэг үнэхээр дуу бахтай ир хүн бол байдаг. Гэхдээ дийлэнх нь гэж ер нь бүгдээрээ л адилхан нэг харилцааны юм үйл явдалд оролцож ил байгаа бол ямар нэгэн байдлаар хэрүүл эхлэх шалтгаан хинээс нь ч гарч болно шүү дээ. Тэгээ батангаад. Бас байгахгүй. Тэр тохиолдолд дээр бас эмэгтэй юм жоохон гадны юм төртөмтгий биш магадгүй шүү. Та би баг болцсон хөөе. Ой. Би чи болоод байна. Би ч баг болгоё дөө төглөх. Өө ч юу болоод байна.
энэ дээр зүгээр дан классо тавьчихвэл илүү зөөлөх юм болоо гэж бодоод байх юм. Энэ дөр жоохон тодтон класс юм тавина. Энэ бас амар хөрх юм л тийм. Энэ төвийн заяа. Энэ ингээд хацар өнгөлөг шингэн. За. Энтэй талтай ингээд Шууд хацар өнгөлөг чинь тий. Хацар өнгөлөг чинь. Нүүл нь урлам юм уу? Үгүй. Нөгөө талд тэгсэн чинь хайлайтер. Ой сүрхий. Юм шингэн. Юм саа. Гэж гардаг. Тэгсэн амар гоё үнэртэй. Одоо өнөрлөө юустай. Тийм байна. Нэг юм жимслэг үнэртэй. Өгөхгүй байж гайхуулаад байгаа юм байна ш. Үгүй шүү дээ юм. Үгүй энэ одоо юу болчихоо? За уух юм чинь алт. Сормос ч юм биш нэ. Сормос нь болчихсон шүү дээ. Би энийг ууя. Одоо жоохон амт сангаж байх шүү. Оо. Энд амар фрэш амттай. Чөхөрлөг биш. Эсэглэн биш. Гоё. За. Чи бүр дууссан тий? Дууссан. Би дууссан. Өө бүрсээ юу болгоо ичсэн. Яа тийм бэ? Хав нагаа ичлаа. Саний сормосны Гарн дээр байсан уу? гүүг. Эндээс 2 сормос наалдаг. Оо. Та цэгээ зурхгүй юм уу? Ямар цэг? Хамарных голд байгаа. Зурх юм уу? Тийм. Юу юм? Бэж тээ. Тэгээд бууг итгэх шин адтай ихтэмээс хошоо. 8 жилийн нүрэг. Одоо бараг 9 жил рүү орох гээд юм уу? 8 жил болцсон л доо. 9 дэх жилдээ явж ийн гэдэг. 8 жил гараад л гэж. 8 жил гараад одоо 9 дэх жил рүү орох гिचаал байна. Гэтэ арай болоогүй л дээ. Бид чинь хамтлаг байгуулагдаад хамтлагч нь 1 сарын 21-нд байгуулагдсан те. Тийм 8 жил болцсон. Одоо энэ 9 дэх жил байхгүй. Гэтэ 9 жил бүтэн болоогүй. 9 жил арай бүтэн болоогүй. Тэрнээс хойш хамт байсан гэхээр ч тэгтвэ. Энэ үний чинь аашиг чарлаа. Аашгүй байхын чарлаа. Энийх нь алаа уйлахын амар цөөхөн харсан тий. Уйлахын стай аягүй цөөхөн харчихсан. Амар удаан хамт мод байсан болохоор бид хоёр чи ярих юм аягүй бага байна. Хамгуул нэр ингэсэн. Нэг ингээ баян ингээл тоглолтын бэлтгэл яасан хийсэн ингээл баян уулзж байгаа болохоор уулзахгүй нэг сар гаруй маруу болсон тохиолдол байгаа л. Тэс саяны юугаар байж магадгүй. Би солонгос явж маваад тэр үеэр байж магадгүй. Тэгээ нөгөө Тэгээ ан гарснаас хойш. ээжээс хойш нэг хийдсэх үе яваагүй шүү дээ. Тийм тий. Тэрнээс л ер нь сартаа за сайндаа л нэг Үгүй энэ ч ингээд гарахгүй хөндлөн болчлоо. аль юу вэ? Оо, тэг хойдлын цэгээр нь зураж тэрэнд болохоор нь. Та яагаад ийм ийгээр л болохгүй байна? Персинг Би ахгүй. яг юм цэгээ юм шиг харагддаг. Харин тийм. Персинг ахгүй. Энэ гэхдээ яг үндэ бол ясны бүтц ер нь байдаг юм шиг үлээ. Яаж бод смоки ботсон надад бол нөгөө энэ хөмсөг нүд хоёрын хооронд юу болохоор зай бахтай болохоор том юм ордоггүй. Үүцэг бол. Энэ хоёр талд байна. Тэгээ жоохон зэрлэг болоод нөгөө нэг юу нах юм уу? Персингийн наалт нах юм уу? Яг цэгээ юм. Их ч үзэгдэх. Гэж байгаа юм шиг л. Харин нэг бөмбөлөг хоёр ингэ сууж байгаа юм шиг л байсан. Юу ийг яа. Энэ юу өсний өнгөнд үү? Энэ яа төрхөнд үү? Хамар баамар нь яг ингэ. Ясны бүтцэндээ байгаа хаан. Яг бодолт. Минийх болохоор би жоохон дутууд. Гэтэ ер нь болцсон л байна. Тийм 5-3 шүү. Игдүүтэй фестивал. Энэш ярина. Бас сэтэлцэн байгаа юм биш үү? Тийм байна. Тийм байна. Тэнгүүд яг юм ясны бүтц байдаг юм байна. Цэганлаг. Тэнд чойлк цогтөглөө. Шүүдэр хэрхлэх юм шүү дээ. Тийм биш үү? Тийм. Чойлко.
Мэдхгүй. Тэнийг ингэж жижигхэн тавьжсэн тий. За, бит хоёрын буудалд нэг иймэрхүү болсон манайхаа. Би бол ийм л хүн бол. Нэг тийм яг фестивал гэхэд бас жоохон жулдаад байна тий. За яхаа фестивалд явхаар бол өөр хүн. юм хүмүүд ингээд нэмж мэмэл арай гоё болох байх. За тэгээд нэг бодол маань ийм боллоо. Өнөөдрийн маань бодолтыг бий болгоход тус болсон S Cosmetics болон Into брэнд энэ удаагийн дугаар дээр хамт байлаа. Тийм ээ. Маш олон хөөрхөн юмнууд байгаа. Би тэгтээ яг ингэж хэлье гэж бодсон. Бүтээгдэхүүн донд танд онцлог юм байсан уу? Энэ надад айгүй өдөр тутмынхаа юмд хэрэглэхэд энэ амар гоё юм байна гэсэн бүтээгдэхүүн. Надад болохоор өдөр тутам гэхээс илүү энэ илүү миний хэрэглэсэн тийм. Тий. Моирагийн тийм. Тийм хоёрын энэ айгүй юм тод гаралттай айгүй гоё. Саанууд нь гоё гардаг. Энэ хар өнгөнөөс айгүй гоё тас хар байсан. Зарим ч ингээ хар дээр ингээ аваад өрхөөр нэг тасаагаа шиг шүү дээ. Энийний гарц марцсан айгүй гоё юм тиймтэй боломж санагдлаа. Энэ айгүй гоё. Энэ бол тоглолт моглолт өдөр тутмын илүү тоглолтондоо энийг ашиглавал айгүй гоё юм байна гэж бодлоо. Моирагийн тийм их таалагдлаа. Таж тэгтээ юу флаш ер нь тавьдаг юм. Ер нь баг тавьдаг те. Тэгээ яг тавина нэг амар тод тавихгүй. Би ч болсол флаш. Тэгээ миний энэ бодолт бол ямар ч тийм флашгүй бодолттэй байсан. Уус нэлийн бараанда төрлөө. Миний болохоор Моирагаас туртан гэх юм бол яг энэ хуурай нойтон гинэ шингэн болон хуурай хацар өнгөлөгчнүүд надад аим гоо санагддаг. Тэгээ дээрэс нь энэ уруулын бодог бүр ямар хөөрхөн юм эрэлттэй зарагдсан энэ уруулын бодог миний бүр урууланд бүр яг бүр супер таардаг. Энэ юм хамбан юм шиг материал дуусна. Материалтай. Орц найрлах юм шиг. Энэ надад амар таалагддаг. Тэгээ гадуур бодлоо юу гэдэг юм надад чаа. Velvet гэдэг бахан. Энэ нэр ямар хөөрхөн юм бэ шингэн. Тийм ганц Юу шиг. начистэй гоё. Би хацар өнгөлөгчөнд үнэхээр дуртай. Тэгээ надад крем ч гэсэн аим гоё таардаг. Би яг явж байгаа заяаныхаа ханиг болсон юм шиг л. Энэ юу юм? Нилээ удаа. Наа ч бас хацар өнгөлөгч. Гэтэ наа ч нөгөө арай ондоо нөгөө юу н коллекшн юм шиг үлээ. Тэнгүүд энэ нь болохоор дотроосоо саа гардаг. Ийм цэнхэр өнгийн туяатай саатай. Гэтэ одоо жоохон юу ажиллая. Би баян хэрэглээр байгаа. Дуусгаад ирсэн. Цаг болцсон мөлий. Цаг болцсон мөлий. Тэр нь л юм байна. Моирогийн хамгийн бестселлер зарагддаг нь крем болон яг энэ праймер. Энэ хоёр бүр нэлээд эрэлттэй зарагддаг. Бас энэ хаана брэнд юм Моиро гэж? Америк брэнд. Энэ тийм нь болохоор хятад брэнд. Тэгээ энэ бүр ингээд хятад мейкапын мөр айгүй хөөрхөн. хятад мейкапын бүтээгдэхүүн ялангуяа эхний тавд ордог гэсэн. Нөгөө нэг хятад ч зөндөө олон зах зээлтэй ормоо штэ. Бүгдээрээ л нүүрний юмнууд гаргаж байгаа, бодогнууд гаргаж байгаа. Тэрний хамгийн бест нь болохоор одоо бест 5 дунд нь яг энэ тв брэнд байт юм лээ. Тэгээд энэ удаа дээр Schweppes хамтран ажилласан байгаа. Schweppes маань ингээд гой коктейл хийхэд амар гоё юм байна гэж би бодсон. Одоо би тэгтээ бүр илүү чанаржуулаад зөгтөг тийм. Одоо бүр чанаржуулаад өөр гоё коктейл хийвэл ямар коктейл хийж болох вэ гэж судалж байгаа яг энэ дараагийн дугаар дээр гоё коктейл хийнэ. Энэ болохоор надад бол тэгсгээд хийцэн. Гоё биш. Энэ гоё биш гинэ би. Энэ удаагийн болохоор нэлийн фреш амттайсэн. Одоо би бүр юм чихэрлэг болгомоор байгаа байхгүй. Бүр ингээд гэмээр гоё чихэрлэг. Энэ удаа жоохон чихэрлэг хийж чадсангүй. Надад сироп нь болдоогүй. Тэгээд жимснүүдээр гоё ингээд чихэрлэг амтыг үүсгэе гэж бодсон боловч энэ уух юм болохоор нэлийн тийм фреш ногоогоороо жимсээрээ яг байглаараа хамтагдчихлаа. Энэ гэхдээ надад амар гоё таалагдсан. Би бол халуун юм 170 эрг мэрэг дээр хэцүү хадын хажууд энийг бараг уугаа сууж хахад гоё юм байна. Уус руу явж байгаа. Ингэж ууж хэрэглүүл аяга гоё юм байна гэж би батсан. За тэгээд хамтарч ажилласан байгууллагатаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бөөгийнхаа гарын мэлгийг гардуулъя. Энэ гэхдээ одоо Playtime дээр Schweppes л байх юм шүү. Playtime дээр угаасаа байх бахан. Яаж ч утсан бүх коктейл хийдэг хүмүүст байдаг баг. За энэ болохоор манай Moira брендийн гарын мэлгнүүд байна. Энэ болохоор ийм амар гоё зөөлрүүлдэг аргантай ийм шампань амжруулагч байна. Энэ аяллаа сэт юм шиг лээ. Ингээд тийш барь та. Амар хөөрхөн ингээ ус зөөлхөн болох штеп юм лээ. Тэгээд энд болохоор таны сайн хэрэгэлсэн контур болон нүдний нөгөө нэг юм харандаа. Энэ спонж байхаас амар өссөн шүү дээ.
Энэ болохоор юм юу? Саний нөгөө амар зарагцсан уруулын будаг байна. Тэгээ энээсээ гадна би танд cushion гэж юу хэлээгүй те. Энэ cushion амарсаа өөд ардаг. Ихэнх cushion-гууд чинь нөгөө жоохон өөд арал багтаа гэдэг чинь энэ өөд арал цайтын мөрчлөө амар чигшил өнтертэй. Тийм glowy харагдуулаа л идэм лээ. Тэгээ тэр дотор нь байна. Тэгээд саний хэрэглэсэн highlighter байгаа юм байна. За гялалаа. Ийм гарын бэлэг байна. Энэ болохоор дараагийн бэлэг нь болохоор миний баян хамтарч ажилладаг юм Dodo Dental-гийн шүдний имлэг байгаа. Dodo Dental-ийн заяа шүдний Япон царилт. За. Япон царилтны яадаг гэвэл нэг өвдөлтгүй царилт ингэний. Одоо хоёлаа чинь нэг урдаар ингээ палантай байдаг штэ. Ингээд энэ шидтэйгээ энэ шүдээ бас ингэж царилдаг юм байна. Хүмүүс би сүүл мэдчихсэн. Тэгээд энүүгээр шүдээ цайруулах үйлчлэгийн тус ороод гоё юу байгаарэ гэж энэ дахиад нэг гарын билээ өгж байгаа. Болоогүй. Ой бэлгийн хор уусан өдөр. За манай Schweppes брендинг хоёулын саяны уусан коктейлийн класс нэг байна. Амар цаг гэртээ очил өстөнөр коктейл мөртөл ч юм уу гоё wine mind ямар нэг юм гоё юм хийгээд байгаа. Амар томдохтэй. Энэ ихтэй аюу том юм байна. Тийм ээ, энэ супер томхтой юм. Нэг хийгээд тавьсан баг тамар гэдэг шиг. Угаал явж ихаар юм. Гоолах юм. За ингээд юм гоё классик бэлгэлж байна. Баярлалаа. За тэгээ энэ удаагийн дугаар дээр манай хамтлагийн хамгийн бүдүүн дарга. Хамгийн бүдүүн. Би хамгийн гоё юм шүү. Бүргэгч минь орцлаа. Тэгээд энэ удаагийн дугаар та хэдэд бас юм сонирхолтой зүйлсүүд айгүй олон байсан байх гэж бодож байна. Дараагийн дугаар дээр хэнийг оруулмаар та хэд доор нь бичээд би чадвалаа оруулна. Тэгээд чадахгүй байвал найр чадаагүй л гэж бодоорой та хэд заяа. За тэгээд энэ удаагийн дугаар өндөрлөө. Дараагийн дугаар хүртлээ. Bye bye. The dog doing?